канал Сарай. Улсын хурлын сонгуулийн 5 дугаар тойрогт шинэ нэгдсэн эслээс нэр дэвшигч баясгалан. Улсын хурлын сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшигч Найденхүү. Улсын хурлын сонгуулийн 1-р тойрогт Үнэнбаа Зөв намаас нэр дэвшигч Отгонбаатар. Улсын хурлын сонгуулийн 12-р тойрогт Монгол консерватив намаас нэр дэвшигч Батчаргал. Үзэгч сонсогчдоо Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, Монголын үндэсний телевиз болоод мөн Монголын радиогийн 1-р суваг MNBC-ийн сайтаар нэгэн зэрэг хүргэж буй. Улсын хурлын 2024 оны сонгуулийн хүрээнд мэтгэлцээний хүргэж байгаа. Тэгэхээр энэ удаа 4 дахь дугаараа эхлүүлж байна. Тэгэхээр бид сонсогч үзэгчдийнхээ өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу энэхүү сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй нам эвсэл нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, байр суурь, үзэл баримтлалыг таниулах зорилгоор мөн сонгогчдод сонголтоо хийхэд туслах зорилгоор их улс төрийн мэтгэлцээнийг зохион байгуулж байна. За тэгэхээр мэдээж мэтгэлцээн бол дэгтэй. Тэгэхээр сонгодог мэтгэлцээний зарчмаар түүнийг одоо телевизийн, радиогийн мэтгэлцээн болгон хуурсан тэр хэлбэрээр бид одоо уулзж байгаа нь. За дэгийн дагуу нэгдүгээрт бид нэр дэвшигч бүрт 1 минут оноож байгаа. Тэр 1 минутын хугацаанд та бүхэн одоо нэвтрүүлгийн өмнө сугалсан дарааллынхаа дагуу 1 дугаарыг сугалсан нэр дэвшигчээс эхлээд та бүхэн аль нам эвслээс аль тойрогт яагаад нэр дэвшиж байгаа тухай товч танилцуулгыг хүргэх ёстой. За ингээд 1 дугаарыг сугалсан шинэ нэгдсэн эвслээс нэр дэвшигч баясгалан. За сайн байцгаана та бүхэнд өдрийн мэнд хүргэе. За миний хувьд гэх юм бол одоо 12 жилийн хугацаанд сумдаа сайхан амьдрий төслийг санаачлаа тийм ээ. Монгол орныхоо нийт 270 орчим сумаар тойрсон байна. Ингээ яг үнэн бодит хөрсөн дээр нь очиж үнэхээр тэр хөдөө аж ахуй, мал аж ахуй хөгжөөд байгаа мó, хөгжихгүй байгаа мó. Энэ төр засгийн бодлого шийдвэр одоо энэ 34 жилийн хугацаанд яг хөрсөн дээр нийцсэн хууль тогтоомжийг гаргаж чадсан юм уу гэдэг маш их судалгааны ажил хийсэн байгаа. Тэгээ энэ утгаараа ер нь бол их сэтгэл дундуур байгаа. Маш их боломж нөөц болцоо байхад яагаад энийг одоо нэр төдий ерөөсөө уг нь юм хийгээд байгаа. Гэхдээ яг одоо байгаа олохгүй тэр орон нутаг хөгжихгүй хаягдж байна. Тэнд маш олон ажлын байр бий болох бүрэн боломж байгаа. Одоо дэлхийд байхгүй маш сайн хөрс шороо байгаа. Тэрийг ашиглаад маш их баялаг бүтээх боломж бүрэн дүрэн байгаа. Тэгээ энэ утгаараа энэ туршлагаа бас шинэ нэгдсэн эвсэлээр одоо хэрэгжүүлэхээр 5 дугаар тойрогт өрсөлдөж байгаа. За 2 дахь суглааг сугалсан Монгол Ардын намаас нэр дэвшигч Найденхүү та өөрийгөө танилцуулна уу? Танд 1 минутын хугацаа өгч байна. За өдрийн мэнд та бүхэнд төшүүлье. За миний бие Монгол Ардын намаас жагсаалтаар нэр дэвшиж байгаа Минжигдэр Жогтой Найденхүү. За би 1996 онд Өрмийн улсын Бухарест хотын Улс ардын аж ахуйн шинжилгээ ухаан мал эмнэлгийн их сургуулийг зоон инженер мэргэжлэр төгссөн. За ингээд 1996-аас 98 онд Монголын хөдөө аж ахуйн сургуульд мастерын зэрэг хамгаалсан. За дараа нь би 2006-аас 2010 онд одоо Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуульд хууль судалж одоо эрх зүйч болсон. Улмаар бол одоо ингээд Норвегийн ард түмний одоо тэтгэлгээр 2014 онд Норвегийн амьдралын шинжилгээний их сургуульд одоо докторийн зэрэг хамгаалсан. Ийм одоо хөдөө аж ахуй ухааны докторийн зэрэгтэй юм хүн байна. За өнөөдөр бидний одоо Монгол Ардын намаас дэвшүүлж байгаа хөтөлбөрийн дагуу энэ ярилцлагад оролцож байгаадаа одоо баяртай байна. За 3 дахь нэр дэвшигч Үнэнбаа Зөв намаас нэр дэвшигч Отгонбаатар. За сайн байна уу? Би Үнэнбаа Зөв намын аюур заны Отгонбаатар байна. За хулгайч ловрчдын эсрэг тэмцэж үннийг нь хэлснийхэн төлөө бид бүхэн бүтэн нэр бүлээн цэсгүй болтлоо доромжлуулж явж байгаа. Гэсэн ч гэсэн энэ удаагийн сонгуульд бид мөнгөгүй сонгуул хийя. Парламентэд хэрвээ орох юм бол бид ард түмнийхэн дуу хоолой болсон хүчтэй сөрөг хүчин байя гэсэн уриалгатай нэр дэвшиж байгаа. За нэг зүйлийг бид дахин хэлж байгаа. Өнөөдөр тэр бумыг цацаж сонгуул хийж байгаа энэ улсууд сонгуулийн дараа гараад мөнгөө бодох уу, та нарыг бодох уу? Өчигдөр одоо намуудын нээлтийн арга хэмжээнүүд газар болж байна. Орон нутг руу хар жибнийхэн цуваа төгсрөл үүсгэж байна.
Ард түмнийх нь амьдрал нь ядуу байхад авилагчдын нээлт бол дэндүү тансаг байна. Эднэрийн өнөөдөр нээлтийн мөнгийг ард түмэнд авчиад усыг үзүүлэх юм бол хэдэн айлыг орох оронтой, хэдэн айлыг хоногийн хоолон залгах үйлдвэртэй, жижиг дунд үйлдвэртэй болгож болох байсан бэ гэж бодоорой. Тэгэхээр бид бол хүчтэй сөрөг хүчин байж асуудлыг үргэж ярина гэдэг зүйлийг хэлье. За Монгол консервативын намаас нэр дэвшигч Бат Шаргал таны 1 минут эхэлж байна. Сайн байцгаана уу. Монгол консерватив намаас нэр дэвшигч 30 саргийн Бат Шаргал миний биеийн 100 жилийн өмнө 120 жилийн өмнө тавигдсан Монгол хүн эх орондоо эзэн байх ёстой гэсэн үндсэн хуулийн шаардлага одоо хэрэг биелээгүй. Үүнтэй холбоотойгоор Монгол консерватив нам нь бол энэ үндсэн суурь баримтлалаар суурь эрхийг иргэдэд шилжүүлэх үндсэн зорилготойгоор оролцож байна. Миний бие уул уурхайн эдийн засагч программист мэргэжилтэй. За баярлалаа танд. Тэгэхээр мэтгэлцэгчд буюу одоо мэтгэлцгээр ирсэн нэр дэвшигчид дэгийн дагуу суулсан дараалалаараа зогссон байгаа нь. Харин 5 дахь энэ дээр хоосон байгааг үзэгчд харж байгаа. Сонсогчдоо бас хэлье. Учир нь эх орончдын нэгдсэн намын төлөөлөл оролцох боломжгүй гэсэн хариу өгсөн. Ийм учраас мэтгэлцээний дэгийн дагуу нэг хүнд одоо оногдох нэвч хугацаа нь 24 минут. Тэгэхээр энэ өдрийн мэтгэлцээ 24 минутаар багасч нэвтрүүлэг нийтдээ 96 минут үргэлжлэнэ. За сая нэр дэвшигчид танилцуулсан одоо харин энэ өдрийн сэдвээ задлана. Бид Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн редакцийн бодлого мөн одоо та бүхний мөрийн хөтөлбөрүүдээс судалж байгаад 102 сэдв гаргасан. Түүний одоо нэг сэдв бол газар тариалангийн үйлдвэрлэл үнийн бодлого. Тэгэхээр энэ сэдвээр яг энэ дэгийн дагуу суулсан суулгааныхаа дагуу баясгалан нэр дэвшигчээс эхлээд үзэл баримтлалын илтгэлээ танилцуулна. Тэгээд дэгд юу гэж байгаа вэ гэвэл сэдвээ барина. За мөн энд мэтгэлцгээр ирээгүй байгаа нам эсвэл нэр дэвшигчд рүү дайрахгүй, тэднийг одоо ярихгүй, зөвхөн мэтгэлцээнээ энэ хүрээндээ үргэлжлүүлнэ. За ингээд таны цаг явлаа. Танд 3 минут. За газар тариалангийн үед Монгол бол маш их нөөцтэй, маш их талбайтай бусад оронд харьцуулшгүй. Жишээлбэл Солонгос бол газар нутгийн ирнэ маш их үйлдвэрлэлийг хийж чадаад байна. Манай Монголд бол олон жил ашиглаагүй онгон зэрлэг маш их үр бүтээл гарах боломжтой газрууд байгаа. Үүний яг зөв зохистой одоо хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. За энэ дээр бас орон нутг дээр амьдарж байгаа газар тариалан эрхэлж байгаа хүмүүс бол маш их хохирж байна. Хин нэгэн одоо эрх мэдэлтэй хүч чадалтай хүмүүс мөнгөөр зодоод хамаг газрыг ингээд авчдаг. Тухайн орон нутгаас ахиад сумаа хөгжүүлэх гээд ингээ эх орноо эзэнтэй байх гэдэг улсууд газар олддог. Үүнийг бол одоо манай бас намын зүгээс одоо шудраг ёсыг уриалж тухайн орон нутгийн иргэдэд нь тийм ээ тэр боломжийг олохын төлөө бид нар ажиллах болно. Тэгэхгүй хин нэгэн одоо хагарсан задарсан баячууд бол одоо энэ газар тариалыг тэр чигт нь эзэлж байна. Тэгээ монопол тогтоож байна. Тийм учраас үн маш их өндөр байна. Сая гурилны асуудал дээр ямар асуудал үүссэн. Тэгээд уг нь энэ гурил үйлдвэрлэгч нарээ бол дэмжээ тодорхой хэмжээний хилцэлт хүрээд ингээд эдгээр хамгаалах байтал бүр эсрэгээр нь те гаднаас чөлөөтэй гурил оруулж ирж байгаа. Ингэснээр нөгөө дотоодын цөөхөн идэх одоо үндэсний үйлдвэрлэлүүдээ нөгөө дэмжих бус бүр сөнөх мөхөх тийм бодлого руу орж байгаа байхгүй. Энэ гэх мэтлэн маш их алдаатай бодлууд бол энэ өнгөрсөн 34 жилийн хугацаанд явагдсан байна. Тэгээ яагаад би энийг яриад гэхээр би өөрөө яг зүгээр нэг цаасны араас уншаад хин нэгэн худлаа судалгааг харж яриаггүй шүү дээ. Яг өөрөө бодит тэр тариалангийн бүс нутгаар яваад тэр төмс хүнсний ногоо тарьж байгаа. За газар тариалан үр будаа тарьж байгаа бүх тариаланчтай уулзаад тэдний юунд болж байна, юунд болохгүй байна. Ямар аян өрнөсөн, 3 дугаар аянаар яаж бид нар сэргсэн. Энэ гайгүй нэг дэвшилтэнд хүрж исэн зүйлээ бид нар ингээ эргээгээ сөнөөгöd байгаа байхгүй. Тэгээ үүн дээр маш их имзэгэлдэг. Тэгээ ерөөсөө бид нар шударгаас тогтоохын төлөө энэ системийг бид нар өөрчлөх ёстой. Энэ системийг өөрчлөхгүй бол энэ чигээрээ яваад байвал бид нар улам л одоо нөгөө баян хоосны ялгаа тийм ээ өнөөдөр бол надаар хэлүүлэх бүгдээр нийгэм мэдчихэж байгаа. Игэл жирийн ард иргэдийн амьдрал бол маш хүнд байна шүү дээ нэрээ. Гэтэл цөөхөн идэхэн одоо бүлэглэл тэд нар одоо бүх баялагийг эзэмшиж байна. Тэгээ үүн дээр бол одоо манай нэгдсэн хэвсэл бол одоо маш судалгаатайгаар тухайн салбарын эрдэмтэн мэргэдийн оролцоотойгоор үнэн бодис судалгаатайгаар тухайн бүс нутаг тийм ээ ямар онцгой хөрш оноо ямар бүтцтэй ямар тариа ногоо ургуулах боломжтой үнийг судална. Тэнд хүний нөөц нь ямар байгаа тэнд ямар ажлын байр бий болох боломжтой тийм бүгдийг бид нар судалж байгаа. Монголд бол маш их нөөц байгаа. За баярлалаа танд.
За одоо харин Монгол Ардын намаас нэр дэвшигч найдан хүү тань таньж байгаа 3 минут эхэллээ. Тэгэхээр сэдв газар тариалангийн үйлдвэрлэл үнийн бодлого. За тэгэхээр миний би 1996 онд одоо Өрмийн улсад өөрөөр хэлбэл би Университет Штинц агрономич шишин медицина ветеринарын Букурешт гэж сургуулийг төгсөж ирээд 1996-аас 2002 онд би хөдөө аж ахуй сургуульд багшилж байсан. За дараа нь 2002 оноос би Норвегийн засгийн газрын тэтгэлгээр одоо тэтгэлийг авч докторантур суралцаж би одоо Norsk Miljø- og Biotenskap университет гэдэг газар 20 гаруй жил одоо эрдэм судалгаа шинжилгээний ажил хийж одоо докторийн зэрэг хамгаалсан. Ингээд шинжилгээ ухааны хөдөө аж ахуйн шинжилгээ ухааны салбарт одоо 30 гаруй жил одоо 28 жил оюутан байсан үеэс судалгаа хийх юм бол одоо 30 гаруй жил ингээд ажиллаж байгаа. Тэгэхээр өнөөдөр бид газар тариалангийн үйлдвэрлэл ба үнийн өсөлт гэсэн одоо энэ чухал сэдвээр мэтгэлцэж байна. Тэгэхээр Монгол улс бол одоо 1 сая га одоо газар тариалангийн эргэлтийн газартай. Гэхдээ бид бол 110-аас 115 сая бэлчээртэй. Тэгэхээр одоо та бүхэн ингээд бодох хэрэгтэй. 110-аас сая бэлчээртэй бол одоо 1 сая га одоо газар тариалангийн газартай. Үүнийхээ 500 мянгад нь бол нэг жилд тариалалт явуулдаг. Өөрөөр хэлбэл бид жилд өнжиж тариалт хийдэг ийм онцлогтой одоо газар тариалангийн хувьд ийм одоо улс байгаа юм. За тэгээ газар тариалангийн хувьд бол 3 гол зүйл дээр бол салбарлаж явдаг. За нэгдүгээр бол газар тариалан, үр тарианы аж ахуй, төмс хүнсний ногоо. Дээр нь нэмээд малын бэлчээр, сүүлийн үед бол маш эрчимтэй яригдж байгаа ногоон тэжээл үйлдвэрлэлийн асуудал байна. Энэ 3 үндсэн зүйл одоо манай газар тариалангийн үндэс. Зүгээр бид өнөөдөр голчлон одоо сүүлийн үед малаа эрсдлээс хамгаалах, малаа жухуугаа одоо сэргээх, шинэ хоршоо хөдөлгөөн өрнүүлж ингэж байгаа үед бид бол бэлчээрээ сайжруулах, бэлчээрийнхээ усчуулах, бэлчээрээ худагжуулах энэ газар тариалангийн бодлогыг бол биднес бол төлхөө анхаарна. Монгол Ардын намын одоо мөрийн хөтөлбөрт бол яснаар бид услагаатай газар тариаланг 3 дахин одоо ихсгэж Атрын 4-р аяныг өрнүүлнэ гэсэн одоо ийм зорилгыг бол тавьж байгаа. За дээрэс нь нэмээд бид бол хөрс цаг уурынхаа нөхцөлд тохирсон өөрийн одоо нутгийн сортын үр тариаг бий болгох. Сорт гэдэг маань бол малаар бол одоо үйлдвэр гэсэн үг шүү дээ. Энийг бол бий болгох. Дээрэс нь нөгөө нэг юм хүн амын хүнсний хангамж нэмэгдэж байгаатай холбогдуулаад бид хүлэмжийн аж ахуй. Хүлэмжийн аж ахуй дотроо бид одоо өвлийн хүлэмжийн аж ахуйг хот орчин газараа хөгжүүлэх одоо ийм бодлогыг бол одоо энэ мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Бид бол мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлаа хийн. Энэ хийх ч ёстой. Өнөөдөр ихэд л одоо хүнсний хувьсгал гээд өрнөөд одоо тодорхой хэмжээнд бас үр дүнд хүрээд ингээ явж байна. Баярлалаа. Үнэнбаазуу намаас нэр дэвшигч Отгонбаатар. За би Үнэнбаазуу намын аюур цаны Отгонбаатар байна. За Монгол улсын хөдөө аж ахуйн салбарын 90%-ийг бол мал аж ахуйн салбар. За нөгөө 10%-ийг бол газар тариалангийн салбар эзлээд байгаа. Гэхдээ хөдөө аж ахуйн яамнаас олгож байгаа зээл тусламжийнх нь 93% нь газар тариалангийн салбартаа зарцуулагддаг. Гэтэл энэ газар тариалангийн салбар маань яагаад өнөөдрийг хүртэл өндийхгүй нэ гэдэг дээр нэг юм асуулт гарч ирж байгаа юм аа. Эхний нэгдүгээр зүйл бол би газрын 8 гэдэг зүйлийг хүндээ. Бид нар уул уурхайг лицензийн 8 гэж ярьдаг бол хөдөө орнуудад сумдад энэ газрын 8 бол дээцэгтэй хүрсэн. Яагаад тэгэхээр газар тариалангийн эдэлбэр газрыг олохдоо сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар шийдвэрээр олгодог. Засаг даргын тогтоолоор. Гэтэл энэ үйл явц нь эхлээд нутгийнх нь иргэн авж байгаа. Одоо жишээ нь би аргумент болгоод дэвшүүлэхэд Өвөрхангай аймгийн Хужирт сумын Жамбалын тал гэдэг одоо тариалангийн бүс газар нутаг дээр эхний одоо газрыг нь сумын засаг дарга өөртөө авсан байсан. Ингээд нөхөр 2 жил тэндээ үйл ажиллагаа явуулахгүй байжгаад 2 жилийн дараа хятадын хөрөнгө оруулалттай компанид өөрийнхөө газрыг зарах эрхээрээ зарсан байгаа байхгүй. Ингээд нөгөө эхлээд нутгийн эрхээ авсан. Дараа нь мөнгөтэй гадны хөрөнгө оруулалттай компани нөгөө газрыг нь эзэн болж байгаа байхгүй. Тэгээд сүүлд нь 10 жилийн дараа хүмүүс ярихаараа хүмүүс хэлдэг. Энэ манай нутгийн биш хүн энэ газрыг авчид бидэнд боломж алгаа. Тэгэхээр боломж нь хаанаа буруу явсан бэ гэдэг бол би 2-р аргумент зоригтод бүлэг гэдэг зүйлийг би дурдах гэдэг. Энэ өөрөө юу юм бэ гэж. Нөгөө нэг 93% олгож байгаа зээл нь нөгөө суманда газраа аваад аж ахуй эрхлэж байгаа хүндээ энэ 3% хүүтэй зээл чи очдоггүй. Одоо энд миний энэ ардын намынхыг залтай юм л да.
Намайг өнөөдөр дайрнаа гингүүт нь миний их сургуулийн багшийг энд асарч ирээ тавьдсан байгаа байхгүй. Тэгээ энэ Отгонбаатар ёс суртахуунтай учраас энэ хүнлүү дайрахгүй гэж бодож байгаа. Гэхдээ багшаа уучлаарай. Танай намын алдааг би хэлэхээс арга байхгүй. Өнөөдөр хөдөө аж ахуйн яамнаас олгож байгаа жидүүгийн зээлийг танай намын 49 гэсэн хулгай хийсэ. Зарим нь бүр эмнэлэг барьсан. Энэ хөдөө аж ахуйн салбарт огт хамаагүй. Гэтэл энэ зээлийг жирийн тэр яг сумын иргэндээ очисон бол өнөөдөр тэр сумын залуучууд Батуухан хэлж байгаагаар газар тариалангаа эрхлээд зогсож явах байсан. Энэ 3 дугаар аргумент тээвэр гэдэг асуудлыг ярих ёстой. Өнөөдөр тээврийн зардал маш өндөр учраас өнөөдөр энэ газар тариалан хөгжөхөд тээврийн дэд бүтцгүйгээс чинь болж маш их хүндрэл учирч байгаа. Тэгэхээр цөмөрөө өнөөдөр энэ дөрүүлээ зогсож байна. Амьдрал ярина найзуудаа. Онол ярихгүй. Гоё юм амлахгүй. Тэнд яг зовлон жаргалыг цөмөрөө ярина. Би бол энийг та бүхэнд уриалъя. Тэгэхээр энэ Үнэнбаа Зөв нам бид нэр хэрвээ гарч ирэх юм бол яг жирийн иргэдийн зовлон тэнд учраад байгаа асуудлыг яаж шийдэх юм бэ гэдгийн төлөө бид явна. Яагаад гэвэл бид ард түмний зөвхөр дундаас итгэл найдвар нь болж гарч ирсэн учраас. За баярлалаа. Монгол консерватив намаас нэр дэвшигч Батчааргал. За яг газар тариалангийн үйлдвэрлэлийг ингээд ярих юм бол одоо бодлого, үнийн бодлого, газар тариалангийн үйлдвэрлэл гэдэг асуудлыг ярихаас өмнө би бас амьдралдаа тохиолсон одоо гашуун дурсамж байдаг байхгүй юу? 1500 гаатай тариалангийн компанийг олон жилийн өмнө, одоогоос бараг 10 жилийн өмнө худалдаж авч ирсэн. Трактор компани цоошин нойрон гадны улсаас авчирж ирсэн. Тэгээд газар дээр нь 2 жил дараалаад Улаанбуудаа тарьсан, Рапсын тарьсан, яг тэр технологийн дагуу хийлгэсэн. Гэсэн боловч тухайн үед авилгалын одоо тийм шин чанартай хандив тусламж гуйгдаад эргээд одоо сумын засаг дарга нь бас л дахиад одоо нөгөө төрийн эрх баригч намын хүн штэ. Ингээд газрын маань цуцлаад хэлэхгүйгээр цуцлаад дуудлага худалдаагийн сэмхэн хийгээд бас гадаад хүнд өгсөн байсан. Өгөхдөө мэдээж цэвэр гадаад хүнд өгөөгүй. Одоо манай хуучны өвөр Монгол нутгийн хүнд өгсөн байсан. Энэ байдлаар бол одоо хүний амьдралд бол энэ мэтийн одоо Монгол улс бол үнэхээр ээлгүй. За нэгдүгээр асуудал энэ. За энийг дагуулад би юу хэлэх гэж байна гэхээр 1821 оноос эхэлсэн еврейчүүд Палестинд газар нутаг авах асуудал яг ийм байдлаар явсан шүү. 1947 он хүртэл нийт газар нутгийн 93%-ыг өөрсдөр нь худалдаах болсон. Палестин хүний ард еврейчүүд худалдан авалтыг хийлгэсэн. Мөнгө төгрөгийг өгсөн. Эргээд 1948 онд 47 онд нь Палестины хуулийн дээр гадаадын иргэн газар эзэмших асуудлыг оруулсан. Бас л лоббигоор орсон. Тэр хууль батлагдсны дараа жил нь буюу 1948 онд Израиль улс нэгдсэн үндэсний байгууллагад гишүүн улс болж орохдоо улс байгуулах хүсэлтэд тавьсан. Ингээд тэндээс бүх газар нутгийг нэгтгэхэд үзэхэд Палестин иргэний байсан газрыг еврей хүний нэрлүү шилжүүлэхэд энэ процесс тэр улс нийтдээ алга болсон шүү. Ингээд тэр Иерусалимын хотод байдаг West Bank гэж байдаг тийм Газа Штрайф гэж байгаа. Газа Штрайф чи яг одоо бөмбөгдүүлээд дуусч байна. Ийм асуудал болсон учраас яг энэ суур Монгол улсын иргэн хүн нь Монгол хүн Монголдо эзэн байх суур эрхийн асуудал энд яригадаад Монгол консерватив нам энэ асуудлыг шийдвэрлэхээр энэ удаа орсон. Үнийн бодлогын асуудал дээр ч гэсэндээ Монгол улс хууль байхгүй үнийн бодлого дээр альва бүх салбар дээр ашигын маржинг хуульчилсан байдаг шүү. Монголд бол бизнес эрхлэгч өөрөө 200% ашиг тавьж агаад иргэдээ шулдаг шүү. Эн чинь өөрөө хууль байхгүйгийн шинж дээр нь иргэд хууль санаачлах эрх нь хаалттай байгаа байхгүй юу? Энийг чинь дэлхийн бүх улс хэрэгжүүлж байхад Монгол хүн та наадхан дээр 20% ашиг тавь гэж болохгүй болчихно тийм ээ. За баярлалаа. Тэгэхээр энэ бол үзэл баримтлалын ил төлийн хэсэг байсан. Сэдв нь газар тариалангийн үйлдвэрлэл, үнийн бодлого. Тэгэхээр дөрвөн нэр дэвшигч маань дөрүүлээ энд 3 минутын хугацаанд тус бүртээ танилцууллаа. Одоо харин мэтгэлцээний 2 дугаар үе. Энэ бол асуулт хариулт. Хөтлөгч асуухгүй та бүхэн биенээсээ асууна. Тэгэхээр суулсан дарааллын дагуу одоо эндрийн ихэн зогсож байгаа. Шинэ нэгдсэн эслээс нэр дэвшигч баясгалан та тухайлж энэ 3 хүнээсээ нэгнээс нь асуулт асууна. Танд 30 секунд оногдно. Тэгээд яг тухайн нэр дэвшигч хэн болох? Тэгээ ямар асуулт асуух вэ? Таны цаг явлаа. За ингээд одоо багшаас ус асууя тийм ээ. Та бол одоо Монголдоо одоо өндөр боловсрол эзэмсэн. За дээрэс нь одоо
гадаад явж тийм ээ. Тэр өндөр хөгжилтэй бас нэг шудраг нийгмийг тогтоож чадсан тэр улсад амьдарч исэн хүн маш их судалгаа хийсэн баг. Тэгэхээр Монголд энэ боломж байгаа юу? Одоо таны судалсан тэр жижиг газар нутагтаа яаж хөгжих боломжийг гаргасан юм? Найдах хөө таны хариулт 2 минутад багтах хэрэгтэй. За тэгэхээр надаас асуулт асуусанд баярлалаа. Монгол бол хөгжих боломжтой болсон. Бид бол 1.5 сая хавтгай дөрвөлжин километр газар нутагтай. За байгаль цаг уурын 6 бүсэд хуваагддаг. За хойно бол одоо Оросын холбооны ус, үүндээ бол бүгд найрамд хятад ард тусгсан 2 том зах зээлийн дунд оршдог ийм ус. Бид өөрсдийнхөө хэрэгцээг импортоор бас энэ 2 улсаас хангачих боломжтой. Мөн илүүдлийг биднээс экспортлоод гаргачих боломжтой. Өнөөдөр бол яг Монгол ардын намын энэ сонгуулийн гол одоо авч үзэж байгаа юм бол ерөөсөө үндэсний баялагын сан. Үндэсний баялагын сан хэрвээ биднээс амьдралд хэрэгжүүлж бүгдээрээ одоо энэ баялагтай эзэн болж чадах юм бол бүгдээрээ чинээлэг давхархыг бий болгож чадах юм бол бид бүгдийн энэ яриад байгаа энэ асуудлуудад бол жижиг асуудлууд болж хувирна. За яг өнөөдөртөө бас Монголд бол бүх юм болохоо байчаал бүх юм хөгжихгүй болчоод бүх юм гацаад байгаа тийм бол биш. Бид бол яг өөрсдөө дотроосоо би нэг одоо муудахын тулд ч гэдэм үү, буруутгахын тулд ч гэдэм үү, ингээд ийм хатуу шүүмжлүүд яваад байдаг. Бусад улс орнуудтай харьцуулах юм бол Монгол улсын хөгжил бол хэвийн хурдаасаа дээгүүр явж байгаа. Би энэнийг бол их зоригтой хэлж чадна. Бид өнөөдөр бүгдээрээ ажилтай, бүгдээрээ хөдөлмөртэй, бүгдээрээ мөнгө орлоготой ийм ард түмэн. Бидэнд өнөөдөр дутж байгаа юм байхгүй. Биднээс яг өнөөдөр ингээд зүгээр улс төрийн тулд биднээс ингээд нэг хийм яриад байгаа болохоос мэдээж аль ч улсад алдаа оноо бол байгаа. Энэ дэлхийд дээр чинь 8 тэрбум хүн амьдарч энэ 8 тэрбум хүнээс чинь 6 тэрбум нь ядуу одоо дорой нөхцөлд амьдарч байна. Монгол улс бол тэр тоонд орхоо болцсон. Тэрнээсээ гарцсан. Энэ бол одоо ингээл энэ манай төр засгаас хийж байгаа ажлын бас үр дүн шүү дээ. Өнөөдөр бид бас цалин нэмэгдэж байна. Цалин одоо $1000 дүүсгэж болох энэ зорилтыг тавиад одоо хэрэгжүүлэх гэж явж байна. Тий. За одоо харин таны асуух хэлж. Газар тариалангийн үйлдвэрлэл үнийн бодлого гэсэн сэдвийн хүрээнд хинээс асуулт асуух уу? Тэгэхээр би 30 секундэд багтаагаарай. Тэгэхээр би өөрийнхөө асуултыг би Үнэнбаа Зөв намын одоо дарга Утганбаатараас Шав Утганбаатараас асууж бодож байна. Ер нь Утганбаатар одоо нэр дэвшижээ бид одоо таныг ингээ харсан та бол ингээ хангаан бүсд одоо нэр дэвшиж байгаа юм байна. Танд баяр хүргэе. Таныг би намын жагсаалтад бас нэг юмэгд ороод явж байгаа гэж бодсон. Үгүй юм байна. Тэгэхээр одоо Шавдаа бас баяр хүргэе. Монголын газар тариалангийн ирээдүйг одоо юу гэж боддог вэ? Ийм асуулт. За таны хариултыг явуулаа. За ингээ багш минь ороод ирсэн учраас ийм л айхтар байгаа юм л да. За би асуултанд хариулъя. За Монгол улсын газар тариалангийн түрүүн багш хэлсэн 1 сая гаатан бид нар газар тариалал эрхэлж байна гэж. Бидний төсөөлж байгаа зүйл бол бид нар хөрсний аль үржил чимтэй газраа энэ газар тариалангийн бүсээ бид тогтоочод байгаа юм. Одоо мөрдөгж байгаа хуулиар бол атрын өмнө атар газрыг л ахиц зозоо эзэмшүүлэх тухай асуудал яригч. Шинэ атар газар эзэмшүүлэх тухай ойлголтыг бол хуулиар хориглосон байж байгаа. Тэгэхээр бидний зүгээр харж байгаа юм бол одоо нэг би жишээ татъя л да хүмүүст ойлгомжтой. Жишээ нь Улаанбаатарын гэр хороол руу дэд бүтэц татахгүй. Зайсан л бол дэд бүтэц татаад байдаг. Тэгэхээр нөгөө Улаанбаатарын гэр хороол нөгөө нэг асуудлаас шийдэгдэхгүй шүү дээ. Яг энэтэй адилхан бид энэ говийн бүс рүүгэн газар тариалангаа чиглүүлэх ёстой. Ийшээгээ усны сувгчлал хийх ёстой. Одоо энэ хятад улс бол бүр цөлд яаж үйлдвэрлэл хөдөө аж ахуйн үйлдвэрлэл явуулах вэ гэдгийг өнөөдөр тооцож шинжлэх ухааны төвшөнд гаргаж ирж байна. Миний зүгээр бидний харж байгаа юм бол одоо энэ багш байгаа учраас хөдөө аж ахуйн сургуулийг ашиглах ёстой. Ийшээ хөрөнгө оруулалт хийх ёстой. Энэ сургуулийн эрдэмтдийн гаргасан одоо шилдэг бүтээлүүдийг бид үйлдвэрлэлд нэвтрүүлэх талаар ийм ажлуудыг зохион байгуулах хэрэгтэй. Жишээ нь хөдөө аж сургуулийн эрдэмтдийн гаргасан төмөс гэхэд 40 хэдэн сортын төмөс байдаг шүү дээ. Тэгэхэд бид нар дэлгүүрийн лангуун дээр орос төмөс, голланд сортын төмөстөөс өөр юм мэдэхгүй. Гэтэл бусад төмсийг үйлдвэрлэл явагдахгүй. Тэгэхээр бид өнөөдөр гарч ирэх юм бол энэ говийн цөлжиж байгаа бүс рүү энэ говь нутгаас наашаа явж байгаа хөдөлгөөнийг сааруулахын тулд энэ говь руу газар тариалангийн бүсийг бид оруулах ёстой гэж ийм зүйлийг бол бид бодлогын хэмжээнд бол барьж байгаа. Цаашдаа ч манай бодлого ёстой. Тэгэхгүй энэ хойгуур байгаа хідэн гайгүй хөрс гайгүй газараа очиж хаглуулад ахаар мал нь бэлчихгүй эргээ тэр хөрс чинь байхгүй сүүлдээ тэр хөрсөн дээр арапус тариад бүр будаа болгож байна. Тэгэхээр энэ бодлогыг бид үргэлжлүүлэхгүй шинэ бодлого барина. Хүчтэй сөрөг хүчин Үнэнбаа Зөв намыг дэмжээрэй.
За одоо харин та асууна. 30 секундэд багтаж хинээс асуух уу? За би энэ конструктивын залууг үзэл бодлоо яриасаа гэж бодож байна. За таны цаг яа. За баярлалаа. Яг саяны өмнөх тэр үнийн бодлоготой уялдуулаад хэлэхэд ч гэсэндээ улс ингээд ер нь бол Монгол улсад бол байх ёстой хуулийн хэмжээ тоо хэмжээнд хүрдэггүй. Одоо магадгүй 5 дахин бага хэмжээний хуультай байдаг. Тэгэхээр зэрэг өөрөөр хэлбэл үнийн бодлогын хууль байхгүй. Тэгэхээр бүгдээрээ нэг салбар руу ордог. Тэгээд маш өндөр хэмжээний юм явдаг. За ингэснээсээ болоод хүмүүс өөрсдийнхөө юугаа мэддэггүй. Одоо нэг авиас чадвар сонирхлооч мэддэггүй, зүгээр мөнгөний төлөө хөтлөгдөд энэ бол Монгол улс ирээдүйд наран туул болох нэ гэдэг асуудал байна. За мэдээж энэ газар тариалан дээр бол Монгол улс гадны улсууд элсэн дээр тариад болоод байдаг те бүх юм хийгээд байдаг. Монголчууд маань илүү дараа үеийн шинжилэл рүү явах цаг болчихжээ. Сэтгэл зүйн шинжилэл явагдах болсон байна. Зөв хийх ёстой байна. Тэгэхгүй болохоор зөв хийхгүй болохоор тарилангаач, барилгаач, замаач бүх зүйлийг буруу хийдэг монгол хүн өөрөө. Яагаад бол программист хүмүүс ихэнх нь мэдж байгаа 10,000 мөр кодон дотор цэг тасал буюу семиколон алга болоход тэр код ажиллахгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр чинь зөв байх гэдэг бол туйлын 100% байж ажилладаг болохоос 9999 дээр ажиллахгүй. Тэгэхээр бид нар өөрсдөө тариалангийн асуудлаач зөв хийх ёстой, дэлхийн хэмжээний бүр их гүрний бодлого гаргаж энэ рүү явах ёстой. Ингээхийн тулд суур зарчим нь монгол хүн эхлээд бүх юмны суур нь эхлээд эзэн байх шаардлага болчихж байгаа. Тухайн одоо газар нутаг дээр ч бай, орон байран дээр ч бай, тухайн газрын эзэн тухайн бүх юмны эзэн гэдэг байр сууриас хууль нь батлагдчихэж тэн дээр шийдвэр нь гарна гэхээс ямар нэгэн нам 20-50 гэдэг одоо хөтөлбөр гаргачаад бусад бүх намдаа тулгаад те энэний дагуу хөтөлбөрөө бичээрээ зохиогоорой гэдэг чинь юу гэсэн үг вэ? Ийм аюултай нөхцөл байдлаар явах тусмаа Монгол улс өөрөө ирээдүйд Шинжаан болон Өвөр Монгол төвд гэсэн бүсүүдийг нэгтгэлийн нэг болох тийм чиглэл рүү явж байна. За баярлалаа. Энэ бол асуулт хариултын хэсэг байсан. За одоо Бачараад асуух хэрэгтэй. За 30 секундэд бас. За би асуултыг би бас ерөнхийдөө хин рүү отгоор өгье гэж бодож байна. Отгоог бас арай үгэн дотоо үлдчихэ гэж бодлоо. Үзэл баримтлал илүү тодорхой байлаач. За тэгэхээр бид бол одоо шинэ газар тариалангийн бүс буюу говь руу чиглэсэн газар тариалангийн шинжилх ухаан суурилсан бүсийг бид бий болгоно гэдэг зорилго байгаа. Тэгэхээр энэ хүрээнд бол энэ говь руу чиглэсэн энэ газрын наймыг одоо яг төр өөрийнхөө улсын их хурлын хэмжээнд авч үлдэх ёстой. Тэгэхгүй бол сумын иргэдийн хурлаар энэ бүс нутгийн газрыг бол ерөөсөө сумын иргэдийн хурлаар хувийн компаниудад өгөөд одоо бол эхлээд бол шууд сумын иргэдийн хурл гэрээ байгуулад өгдөг байсан. Одоо хууль нь юу яадаг болцсон? Тендер зарладаг болсон. Одоо энэ газрыг ингээд тэдээр ингээд дуудлага худалдаа, тендер биш, дуудлага худалдаа. Тэгэхээр дуудлага худалдаагаар зарлагдахаар чимээгүй. Одоо хотын бид нар мэдэхгүй. Нэг өдөр тавьж хагаад дуудлага худалдаа хийсэн нийтээ 3 хүн оруулаад тэгээ нөгөө газрыг чинь 10,000-аар ч авч जैन, 100,000-аар ч авч जैन. Тэгэхээр энэ байдлыг бид нар далсан зогсоохгүй бол хулгай ганц төрийн дээр яваагүй. Хулгай бүх шатанд явцсан. Тийм учраас одоо би та бүхэнд ингэ хэлэхэд энэ Улаанбаатар хотыг дагуулад түрүүн хэлжсэн. Энэ юуг бий болгоё? Үйлдвэрлэлийн бий болгоё газар тариалан. Жишээ нь одоо Эрдэнтийг ингэ харахаар хажуудлыг хялган тосгон гэ тэ. Тэрчгээрээ Эрдэнтийг хүнсээр хангах хялган тосны төлөвлөлтийг Оросууд хийгээд өгсөн байт юм бэл. Тэгвэл Улаанбаатарыг тойрсон тэр Улаанбаатарыг хүнсний хэрэгцээгээр хангах, тэр өндгөөр хангах, тэр махаар хангах, махаар хангах дагах аж ахуйн хүч чинь байхгүй. Энэ аж ахуйг хийя гэдгсэн чинь Улаанбаатар хідэн тойрсон Төв аймгийн бүх сумнуудын чинь газрыг хідэн сумынхан засаг танаар зараад дууссан байл. Одоо би та бүхэнд хэлэхэд ийшээгийн бид нар энэ Аргалан сумын Төв аймгийн Аргалан сумын ийшээ яваад нэг 60 км хүртэл явхад засамдын хоёр талаарх газар одоо эзгүй байгаа. Гэхдээ бүгдийг тэд нар олгоцсон. Одоо та нар кадастрын зураг дээр харах юм бол бүх газар чинь байхгүй. Тийм учраас бид энэ бүгдийг шийдэхийн тулд энэ газрын тоолго гэж яриад байгаа Бүд Дөрж гэдэг залууг Өмнө Говь аймгийн бүсэд зориуд нэр дэвшүүлж оруулж ирсэн юм аа. Монголчууд газраа тоолох хэрэгтэй. За баярлалаа. Асуулт хариултын үе ингээд өндөрлж байна. Одоо харин Ницаалт болон дүгнэлтийн илтгэлийг 4 минутад багтааж тавих ёстой. Нэр дэвшигч бүрд 4 минут оногдно. За мэдээж суулсан дарааллын дагуу баясгалан танаас эхэлнэ. Тэгэхээр одоо энэ газар тариалангийн үйлдвэрлэл
үнийн бодлого гэсэн сэдвийнхээ хүрээнд магадгүй та хийж яригдсан үзэл санаагаа дуусгах, дүгнэх, магадгүй сая энд яригдсан яриа няцаалт өгөх бол танд ийм боломж олдож байна. За цав явлаа. За баярлалаа. За одоо багш бол үнэхээр бас өндөр боловсралтай. Гэхдээ яг одоо эрх баригч хүмүүс мэн те өнгөрсөн 34 жилийн хугацаанд бол алдаа оноотой маш олон бодлого шийдвэрүүдийг авч хэрэгжүүлсэн. За дийлийнх нь бол нүдээ олоогүй хөрсөн дээр бодит амьдрал дээр нийцээгүй хууль тогтоомжуудыг гаргасан байна. Тийм ч учраас өнөөдөр Монголын ард түмний олох болсон ард түмэн ядуу байна. Үнэхээр мундаг бодлого ирдэг эсвэл өнөөдөр бид нар энэ зогсож явах ямар шаардлага байхгүй. Болохгүй байгаа учраас өнөөдөр дунд иргэм насны залуучууд бид нэр салбартаа бас туршлага хөрвүүлсэн бид нар орж ирэхээс арга байхгүй байна. Тэгээ багшиг бол би маш хүнддэг. Би өөрөө пэйжинд дагдаг байсан хүн. Тэгээ багш маань одоо даанч эрх баригчдыг ингээд дэмжиж явж байгаа нь одоо миний хувьд бас жоохон тийм байна. Яг нэг нүгээр ихэд. Үндэ яг бодит амьдрал бол шал өөр байна. Нөгөө нутгаа эзэнтэй байх гад тийм ээ гадны хин нэгэн одоо тэнд дураараа дүрхийг сэргийлээ тэнд буурай сагч байгаа сумын ард иргэдэд бол яг одоо манай бас энэ хоёр залуугийн ярьж байгаа үнэн бохгүй. Газар нутг нь ямар ч хамааралгүй болчихсон. Ингээ гуйгаа түүгээд арга чарга хэрэглээд тэр хүмүүс яагаад гэвэл ядуу байна, мөнгөгүй байна. Бага учраас тэр газрыг одоо тий эргэлтэнд оруулж ажлын байрыг бий болгох ямар ч боломж байхгүй. Энэ бол бүгдээрээ мэдчихэж байгаа. Тэгэхээр хэдүүлээ одоо дүнгээ тавих цаг нь нэгэнд ирцээ. Одоо юу ч яриад ямар ч гоё одоо бид нар мандуулаад байна, одоо яагаад байна гэдэгт бол нийт ард иргэд бол итгэхгүй. Тэгэхээр бүгдээрээ дүнгээ тавьсан байгаа. За манай отгоогийн хувьд бол бас ярьж байгаа зөв энэ говийн бүс рүү бол мэдээж хэрэг хангаан бүс ургадаг ургамал ногоо өөр штэ. Говийн бүсэд чинь нөгөө бидний нөгөө жимс ногоо эрдэс бодис витамин олж авах тэр сайхан жимс ногоо бол нөгөө орчин нөхцөл нь боломжтой учраас яг говийн бүс рүү бол одоо энэ тариалтын чиглэлийн бодлого чиглэл явуулна үнэхээр зөв. Тийш одоо гадшаа гарч урсаад байгаа том гол мөрнөө одоо тий сувгшил татаад ингээд усны асуудал шийдэх мэтийн одоо ингээд маш олон ажлууд хийгдэн шүү дээ. Энийг бол зөвхөн бид нар ингээд амныхаа пангаар ярих биш. Тухайн салбарын эрдэмтэн мэрэгчлэн докторуудаас энийг зөвлөгөө авч хагаад ийм боломжтой хөгжлийн бодлого шийдвэр гаргах бүрэн боломжтой юм аа. За манай залуусын их зүв ярьж байна. Би бол бас энэ яг энэ олон жил ингээд дарагдаад байдаг тэг үгээ хэлэх боломжгүй энэ залууч төлөөл одоо энэ удаагийн харин 24 оны сонгуулиар маш олон залуучууд ингээд өрсөлдөх боломж бас нээгдлээ. Энэ дээр бол одоо маш олон залуучууд баярлж байгаа. Тэр утгаараа бид нар орж ирж байгаа. Тэгэхээс нэг 2-3 хүн нэг тойргоос гардаг систем байсан бол нөгөө улсууд чи их мэдлээрээ мөнгө төгрөгөөрөө бүгдийг худалдаж аваад бид нар бол 1000 их орноо хөгжүүлэх юмсан тий ард иргэдээ сайхан амьдруулчих юмсан гэсэн бодол байвч ингээд дарагдаад байдаг. Энэ удаагийн сонгуул маань азар харь их сайхан боломжийг их оронч залуучууд маань бас олгосон юм болов. Тэгэхээр магадгүй одоо сонгуулийн дүн гарахад тодорхой хэмжээний бас их орноо аврыг салбарын бас мэрэгсэн боловсрсан боломжтой залуучдын төлөөл гарч ирэх юм болов гэж маш их найдаж байгаа. Тэгээд бас залуучдыгаа хөгшин залуу гэлтгүй бүгдээрээ одоо дүнгээ тавья, үнэн бодит амьдралтайгаа нүүр тулъя. Алийн болгон одоо ингэж амьдрах үдэ. Яриад бол маш их зүйл байна. Тэгээ бас яг тулгамдах ч юу ахав те бас ингээд сэдвээсээ хацаагаад хамаагүй явчих гэдэг. Тэгээ явандаа гоё ойлгомжтой ярилцах баг. За баярлалаа. Тэгэхээр 5 дугаар тойрогт шинэ нийцсэн эвслээс нэр дэвшигч Баясгалан байлаа. Одоо харин Монгол Ардын намаас нэр дэвшигч Найденхүү таны 4 минут хэллээ. За тэгэхээр юуны өмнө хөдөө аж ахуйн сургуулийг төгсөөд их орныхоо 408 зохист ажиллаж амьдарч хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж байгаа. Одоо 21 аймаг 331 суманд ажил төрж байгаа. 330 суманд ажиллаж байгаа. Манай хөдөө аж ахуйн сургуулийг төгссөн зоотехник, таваар судлаач, биотехнологич, зоо инженер, малын хэмж, агрономч, инженер механик, инженер эдийн засагч, хөдөө аж ахуйн эдийн засагч, нэгтлэн бодогч нартаа одоо энэ өдрийн мэндийг дэвшүүлье. За тэгэхээр өнөөдөр энэ дээр нэг миний яригдаагүй нэг үзэж байгаа зүйл бол одоо үнийн бодлогын тухай байна. Тэгэхээр өнөөдөр жишээлбэл үн, импорт, экспортынхоо үнийг одоо биднээс баланслуулах ёстой. Бид дан ганц хэрвээ бид дотоодынхоо бүтээгдэхүүнийг хэрэглэнэ гэвэл үн өснө. Монопол бий болно.
Энэ өрсөлдөөнийг, энэ шудраг өрсөлдөөнийг бий болгохын тулд бид бас импортоор Оросын холбооны усаас ч гэдэг юм уу, хятадаар бүгд найрамд хятадаар усаас ч гэдэг юм уу, урил импортлох бол ёстой. Яагаад гэвэл нэг хэсэг нь хямд гурил иддэг, нэг хэсэг нь үнэтэй гурил хийдэг. Энэ бол аль ч улсад байгаа энэ дэлхийд дагаж мөрдөж байгаа зарчим. За өнөөдөр би зүгээр Норвеги улсад 20 хэдэн жил ажиллаж амьдарсны хувьд хэлэхэд Норвегт жишээлх юм бол Норвегийн өөрсдийн бүтээгдэхүүнүүд дээд уутныхаа дээдлэлт Норвегийн далбааны өнгөтэй байдаг. Энийг бол худалдаж авдаг, тэрний үнийг огт сонирхдаггүй 40% байдаг. Нөгөө талд нь цаасан ууттай доогуур үнэтэй, бага үнэтэйгээ биччихсэн гурил, төмс, ногоо. Энэ бол зүүн Европын орнуудаас импортлж орж ирдэг энэ хүнсний байдаг. Энийг тэр улсын 60% нь эдэлдэг, хэрэгэлдэг. Энэ 60% нь мөн ресторан, нийтийн хоолны газар энэ бүгдийн гол бүтээгдэхүүн болдог, хэрэглээ нь болдог, тийм ээ. Тэгэхээр бид бол энэ үнийн балансыг барих бодлогыг биднээс хэрэгжүүлэх ёстой. За тэгээд ерөөсөө биднээс явж нэг зөв юм руу чиглэж байгаа юм байна. Бүх улсад энэ говийн бүсийг усчуулж, говийн бүстэй шинэ газар тариалангийн бүс бий болгох энэ бодлогыг бол Монгол Ардын нам бас энэ мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Энэ бол манай салбарын олон мянган эрдэмтдийн санал энд тусгагдсан байдаг. Тэгэхээр өнөөдөр говьд маань бол нар байна уу байна, хөрс байна уу байна. Монгол улс ч бол энэ дэлхий дээр бас маш өвөрмөц шүү дээ. Жилийн 365 хоногийн 310 нартай байдаг. Сүүлийн жилүүдэд бас өвлийн дундаж температурын хит хүүтэн биш болохоо болж эхэлж байна. Тэгэхээр бол говийг усчуулж, говийг шинэ газар тариалангийн бүс бий болгох. Дээрээс нь нэмээд техник технологийн ухаалгаж бол энэ смарт техник технологиг бий болгох энэ ажлыг Монгол Ардын нам энэ мөрийн хөтөлбөртөө тусгаж бид бол хийх болно. Өнөөдөр бол яг ажил дүүрийн 6 дугаар хувьсгал гэж ярьдагтай адилхан газар тариалангийн хувьсгал бас 6 дугаар үедээ өртсөн байгаа. Бид Отгонбаатар бол мэдж байгаа. Бид дөнгөж 3 дугаар үе рүү орж чадж гэнэ үгүй юу гэдэг ийм техникийн, технологийн ийм хоцрогдолтой явж байгаа. Хоёр дугаар бас Монгол улсынхаа нөхцөлийг биднээс газар тариалангийн үйлдвэрлэл дээр маш их анхаарах хэрэгтэй. Яагаад 110 сая га бэлчээр байна? Яагаад 1 сая га эргэлтийн талбайтай байна вэ гэдгийг биднээс бас бодох хэрэгтэй. 3 дугаарт бид бас урсаад гараад явж байгаа энэ гол усныхаа нөөцийг нөөцлөх, хуримтлуулах энэ ажлыг бол бас энэ мөрийн хөтөлбөрт тусгагдсан биднээс хийх болно. Өнөөдөр бол ингээд Монголын нийт усны бараг 80 гаруй хувь нь бол гадагшаа уршаад гараа явцдаг. Энэ илүүдэл усныхаа юуг яаж биднээс хуримтлуулах вэ гэдгийг бусад намуудтайгаа бас хэлэлцээд биднээс бол үнийг ажил хэрэг болгоно. Энэ дээр бол санал нэг байгаад бүгдээрэнд нь би талархаж байна. За баярлалаа. Монгол Ардын намаас нэр дэвшигч Найдан хүү байлаа. Харин Үнэн Баа Зөв намаас нэр дэвшигч Отгонбаатар. За би Үнэн Баа Зөв намын аюур цааны Отгонбаатар байна. За яг энэ нэвтрүүлгийг үзэж байгаа нэг иргэн над руу сая бичсэн байна. За уулнаас самар түүсний төлөө намайг 87 сая төгрөгөөр торгож хөл хорио тогтоосон ял оноосон гэж. Тэгэхээр энд байгаа Ардын намынхан бол ийм хийж байгаа. Тэгээ улсаан самарсан хулгайчтан бол ордонд орол шагиндын бил. Бид нэг зүйлийг хараад байгаа шүү. Хулгайч шоронд байх ёстой болохоос ордонд байх ёсгүй. Маш тодорхой. Багшаа уучлаарай. Би хэлхээс өөр арга байхгүй. Өнөөдөр Ардын нам ард түмэн ялна гэсэн үрээтэй сонгуульд нэр дэвшиж байгаа оролцож байгаа юм байлээ. Тэгээ би энийг харахтаа биднийг ял гэж хэлж байгаа юм байна гэж би бодсон. Одоо бидний хулгайчид болиё. Ард түмэн ялгая. Энэ Үнэн Баа Зөв ялгая гэж бусдад боломж олгоё гэж бодож байгаа юм байна гэж бодож. Тэгэхээр миний энэ үзэл санааны дүгнэлтийн илтгэл дээр би юу гэж хэлэх гээд байна гэхээр яг бид нар энэ төрийн бодлого гэдэг жирийн иргэнийхээ нуруунд дээр очимоор. Улс төрч гэдэг бол ард түмнийхээ алгыг тэнэлэгдэг биш, нуруугийн тэнэлэгдэг хүн байх ёстой маа. 30 жил бид нар ингээд алга тэнэлэгдэг хүмүүсийг дэмжсэн. Сонгуулиар гар дээр нь дугуй булантай цай тавьдаг. Сонгуульд өгөөд ирэхээр гарт нь 20 мянган төгрөг өгч саналыг худалдаж авдаг. Ийм алга тэнэлэгдэг улс төрчдөөс болж бид нар алдсан энэ жилүүдэд. Одоо нуруугийн чинь тэнэлэх бодлого ярьдаг улс төрийн бодлого хүчинг сонгох ёстой. Бидний яриад байгаа юм ердөө л энэ. Тэгэхээр тэр нуруугийн тэнэлэх бодлогыг хэн хэлээд байгаа гэхээр жирийн иргэн та өөрөө хэлээд байгаа. Нэг эрдэмтэн доктор их сургуулийн багш байгаад та нар заачих юм байхгүй. Зүгээр энэ ард түмнийхэн зовлонгийн нүдэрээ хараач. Сэтгэлээрээ мэдрээч.
Тэгээ бид нэг нэмийг сайн ойлгохтой. Аавгүй өссөн би аавгүй өссөн хүүхэд. Аавгүй өссөн хүүхдийг гаднаас нараад аавгүй өссөн хүүхэд хэцүү байх таа гэж хэлж өрөвдөж болно. Гэхдээ аавгүй өссөн хүүхдийн зовлон хизээж аавтай өссөн хүүхд биеэрээ мэдэхгүй байхгүй юу? Яг энтэй адилхан. Энэ жирийн ард түмний зовлонгийн чинь энэ олигархууд хизээж мэдэхгүй та нарыг. 30 жил та нар өөрсдөө энэ олигархуудаа сонгосон. Тэд чинь гарч ирээд олигархын төлөөллөд өөрсдийнхөө хэрэгшгийг хангаж ирсэн. Тийм учраас энэ удаагийн сонгуул энэ үнэн баг зам нам зориуд жирийн ард түмний төлөөллөг дэвшүүлсэн. Тэ яг таны сэтгэл буглаад хэлэх гээд хэлж чадахгүй байгаа үгүй чинь. Эвлүүлээ зөв хэлж чадахгүй ч гэлээ их хурлын танхимд ороод хэлж чадах юм улсуудыг дэвшүүлсэн юм аа. Тийм учраас би энэ удаагийн сонгуул өнөөдөр би сүүлийн мэтгэлцээнд ороод одоо тойроглогоо явах гэж байна. Тийм учраас энэ удаагийн сонгуульд үнэн ба зөв намаас нэр дэвшиж байгаа хүмүүсийг бүх шатанд дэмжиж өгөөч. Биднийг энэ улс төрд хүчтэй сөрөг хүчин болгож өгөөч гэж энэ нэвтрүүлгийг үзэж байгаа хэрсүү Монгол хүн танаас би чин сэтгэлээсээ гуйж байна. Одоо 20 хоногийн дараа амьдрал үргэлжилдгээрээ л үргэлжилнэ. Хаа хамаагүй эргэлдээдсэн энэ дарга нар ордонд ороод төрийн тусгай хамгаалалт аваад та нарыг мартана. Бид нар эднээс чин хариуцлага нэхэд төрийн ордныхын төмөр хаалганы гадаа үлдмээргүй байна. Энэ удаа энэ улсуудаа биднийг оруулаад өгөөч. Иргэд та нарт амлсан зүйлээ биелүүлдэг юм бол энэ хөдөө аж ахуйн салбарт ярьсан зүйлээ хийхгүй байгаа бол энийг хий гэдгийг бид нар ордон дотроос нь хилээ шаардаад өгье. Тийм учраас бидэнд улс орноо өөрчлөх боломж олгооч гэж би та бүднээс гуйж байна. Хүсэж байна. Үргэлж энэ улсуудыг дэмцээ одоо боллоо шүү дээ. Эднэр инх хоёргаа ард түмнэ гэж дуурсан. Эцсийн дүнд нь өөрийнхөө хүүхдийг их хурлд оруулсан. Ард түмэн та нар эднийг гэж дэмцсэн. Эцсийн дүндээ эднэр та нарыг мартсан. Тийм учраас эрхэм Монгол түмэнд хэлэхэд бид бол хүчтэй сөрөг хүчин байж чаднаа. Бид эднийг хямж чадна. Бид нар эднийг сайн юм хийх юм бол хамтраад дэмжиж чаднаа гэдэг зүйлийг хэлье. Тэгээд үнэн ба зөв намыг дэмжээрэй. За баярлалаа. Монгол консерватив намаас нэр дэвшигч Бат Жаргал та дүгнэлт нийцаалтын 4 минут авах хэрэгтэй. За газар тариалангийн үйлдвэрлэл үнийн бодлого гэдэг сэдвийн хүрээнд ингээд ярихаар яалтчгүй одоо эн чинь Монгол улсын нийгэм дотор байгаа мянган салбар сэдвийн нэг болчиход байдаг. Гэтэл бүх суурин дээр алдаа гарцсан учраас анханасаа суур буруу учраас Монгол хүн бүх салбартаа амжилт үзүүлэх боломжгүй байгаад байна. Дээр нь бас одоо ингээд няцаалт бас хэлэхэд монголчууд бас баян байгаа, хөгжөөд байгаа гэдэг бол хөгжлийн хурд бол миний л одоо явж байгаа сурсан улсуудаар харьцуулаа харахаар үнэхээр харамсалтай байна. Үнэхээр хоошоо байна. За яг хуучин нойтон машин оруулж ирээ ундаг бах тийм ээ. Байр савнд ордог бах. Гэхдээ тэдний чанар, тэдний үзүүлэлт төр амьдралын хэм хэмжээ чинь үнэхээр бидний сэтгэлд хүртлээ хол байна. За тийм учраас бид нар бас жоохон одоо төрийн эрх баригч нам гэдэг ойлголтыг хүртэл солих болсон байна. Төрийн эрхийг чинь дэлхий дээр нам барьж байна, парламент барьж байна, хаан барьж байна, ард түмэн барьж байна. Тэгвэл бид нар намаар нь бариулж үзлээ, парламентаар нь бариулж үзлээ, хаанаар нь бариулж үзлээ. Нам дээр нь бүр ингээд 100 жил нухуулчлаа шүү. Одоо ард түмэн цаашаанаа эрхээ албан ёсоор авах хэрэгтэй байна. Тэр жишээгээ олж харахгүй байгаа бол энэ хүн юу хийх гээд байгаа гэдэг нь тодорхой. Консерватив нам юу хийх гээд юуг зориод байна гэдгийг ойлгохгүй байгаа бол Швейцар гэдэг улсыг хараач. Энэ удаад консерватив намаас Америкийн нэгдсэн улс, Канада улс, Англи улс, Герман улс, Швейцар улс, Франц улс, Япон улс, Солонгос улсаас хүмүүс орж байна. Энэ хүмүүс тэнд айлын байр түрээсэлж амьдардаг, хараар амьдардаг. Яг ийм Монгол хүмүүс байна. Энэ хүмүүсийг дэмжиж өгөөч. Энэ хүмүүс чинь энэ асуудлыг шийдвэрлэх юмыг биеэрээ сэтгэлээрээ мэдэрчээд ирсэн байна гэж ард түмнээсээ одоо хүсэх байна. Мэдээж бид нар энэ төрийн эрх ард түмэнд байх асуудлыг анханасаа зөв ойлгож тийм ээ шийдвэрлэж чадахгүй бол газар тариалангийн цаана газар нутагтч явж байна. Газар бол эх орон шүү дээ хамгийн сүүлд. Солонгосын үндсэн хуулийн дээр байд юм аа. 38 дугаар өргөргөөс урагшаа газар нутаг дээр байгаа хан үндэстэн газар нутаг бол Солонгос улсын тусгаар тогтнол гэж байна. Тэгсэн чинь Монгол улсын тусгаар тогтнол гэдэг зүйлийг юу ч бичээгүй газар тариалан гэдгийг чинь цаана үйлдвэрлэл хөгжүүлэлт явуулна гэсний цаана газрыг чинь яг еврейн бодлогоор авж байна. Еврейг Израиль улсыг 2 дахь удаага Азийн чийжэнд ингээд дахиад тавтах гэж байна гэж хэлэх гэж байгаа байхгүй юу.
Ийм учраас консерватив нам энэ удаа цаашдаа мэдээж дэлхийн улс орнуудад байгаа маш олон тооны монголчууд хамт байдаг. Гэхдээ энэ удаад бол ингээд бид нэр тулгамдаад бидний бичиг баримт бас оронд одоо бичиг цаас итгэмжлэх асуудал маш хүнд байлаа. Одоо өнөөдрийн энэ мэтгэлцээн дээр оролцох боломж нь ч гэсэн хаалттай байлаа. Энийний талаар бид нар хүсэлт өгье гэж бодож байна. Яагаад гэвэл зүүмээр дэлхийн хэмжээний асар олон тэрбум төгрөгийн шийдвэрийг хуралдаад зүүмээр ярилцаад шийдвэр тогтоол гарч байхад яагаад хэдхэн хүн хоорондоо мэтгэлцэх асуудал дээр болохгүй байгаа юм бэ? Энэ хүмүүс чинь хуулиараа нэр дэвшигч болох эрхэн нэгтцсэн үнэмлэхээ гардаад одоо захимаарч гэсэн гардаад авцсан сууж байдаг. Гэтэл тэр хүмүүс хинч мэдэхгүй сууж байна. Тэр хүний сэтгэл дотор чинь жинхэнэ монгол хүн Монгол улсаас нэг ч төгрөг аваагүй, төрд нэг ч өдөр ажиллаж үзээгүй, ардаа байгаа ах дүүгээ тижээдэг хүмүүс шүү дээ. Сэдв рүүгээ хандаарай. За. Гэсэн шаардлага тавьж байна. За ингээд бид нар бол энэ удаад бол яг газар тариалангийн үйлдвэрлэл гэдгийн цаана газар чинь улс орон чинь зарагдах гэж шүү. Тийм учраас монголчууд энэ удаа сонгуул дээр хариуцлагатай хандаач. Газартайгаа бүгдээрээ алга болох гэж шүү л гэж хэлэх гэж байна. За баярлалаа. Тэгэхээр Монголын үндэсний олон нийтийн радио телевизээр мөн MNB-ийн сайтаар нэгэн зэрэг шууд дамжуулж байгаа улс төрийн мэтгэлцээн үргэлжилж байна. Тэгэхээр нэгдүгээр сэдв буюу мэтгэлцээний эхний хэсэгт шинэ нэгдсэн эслээс 5 дугаар тарихт нэр дэвшигч Баясгалан, Монгол Ардын намаас нэр дэвшигч Найдан хүү, Үнэн баа зөвгөн намаас нэр дэвшигч Отгонбаатар, Монгол консерватив намаас нэр дэвшигч Батчаргал нар оролцлоо. Мэтгэлцээний дэг нэг сэдвээр олон талд байр суурийг илэрхийлэх сонгодог мэтгэлцээний зарчим баримтлан нэг дугаарт 2 сэдвээр мэтгэлцэн. Мэтгэлцээн нэр дэвшигчийн танилцуулга, сэдвийн үзэл баримтлан илтгэл, солбисон асуулт хариулт, няцаалт болон дүгнэлтийн илтгэлийн 4 хэсэгтэй. Нам, эвсэл, бие даа нэр дэвшигчдэд мэтгэлцэх тэгш нөхцөл боломж олгохын тулд санамсаргүй функц ашиглан 21 нам эвсэл, 42 бие даа нэр дэвшигч тус бүр 51 мэтгэлцээний туршид хоорондоо таарч мэтгэлцэх нөхцөлийг баримтлан нэвтрүүлгийн цагийг хуваарлаа. Монголын үндэсний олон нийтийн радио телевизээр мөн MNB-ийн сайтаар нэгэн зэрэг хүрч буй Улсын хурлын 2024 оны сонгуульд зориулсан мөн одоо энэ сонгуульд нэр дэвшсэн нам эвсэл нэр дэвшигчдийг танилцуулах, тэдний үзэл баримтлал, байр суурь, мөрийн хөтөлбөрийг үзэгч сонсогч та бүхэнд таниулахаар бид ийхүү мэтгэлцээнийг зохион байгуулж байгаа. Өнөөдөр бол 4 дахь мэтгэлцээн. За одоо 2 дугаар сэдвээ задлана. Энэ бол Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн редакцийн бодлого болоод та бүгдийн нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрлөөс одоо сонгож боловсруулсан ийм сэдвүүд. Тэгэхээр 2 дахь сэдв болохоор тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлт, хөдөлмөр эрхтлийн шинжилэл гэдэг сэдвээр бид ярина. Гэхдээ одоо 2 нэр дэвшигч маань шинээр ороод ирсэн байна. Тэгэхээр та нартайгаа танилцсан. За энд шинэ нэгдсэн эвслээс 12 дугаар тарихт нэр дэвшигч Баярмаа. За мөн Монгол Ардын намаас нэр дэвшигч Зүлхбахаар. За Үнэн баа зөвгөн намаас нэр дэвшигч Отгонбаатар, Монгол консерватив намаас нэр дэвшигч Батчаргал нар одоо мэтгэлцээний 2 дугаар хэсгийг үргэлжлүүлэх нэ. За тэгээ шинэ орж ирсэн 2 нэр дэвшигчтэй өөрсдийгөө аль нам эвслээс аль тойрогт яагаад нэр дэвшиж байгаа тухайга 1 минутад багтаан танилцуулах ёстой. Тэгэхээр Баярмаа таны цаг явж эхэллээ. За сайн бацгаана уу? Би хаул дүүрэгт 12 дугаар тойрогоос шинэ нэгдсэн эвслээс нэр дэвшиж байгаа. Улсын хурлд нэр дэвших болсон шалтгаан 27 жил би байгаль орчны салбарт ажилласан. Байгаль орчны засаглалыг сайжруулах, байгалийн баялагийг ард иргэдэд тэгш шударгаар хүртэх чиглэлээр олон жил ажилласан. Манай намын хөтөлбөрт бол энэ Монголын ард түмэн байгалийн баялагийнхаа эзэн болохын хувьд хэрхэн яаж тэгш шударгаар хүртэх боломжтой вэ гэдэг чиглэлээр хөтөлбөрт бол орсон байгаа. Ийм учраас Монгол хүн байгалийн баялагтай эзэн байж түүнээсээ тэгш шударгаар хүртэж амьдрал ахуйгаа дээшлүүлж аз жаргалтай сайхан амьдрах боломжийг эрх зүйн хувьд бүрдүүлэхийн тулд би энэ удаад улсын хурлд нэр дэвшээ өрсөлдөж байгаа.
За баярлалаа. Монгол Ардын намаас нэр дэвшигч Зүлбахаар та 1 минутад багтаан өөрийгөө танилцуулна уу? Та бүхний өдрийн ямар амгалан айлтгая. Миний нэр Сархад Урта Зүлбахаар. Социологч мэргэжилтэй, төвийн захиргааны доктор, профессор. 24 жил төвийн захиргааны чиглэлээр судалгаа хийсэн. Багшийн ажил хийсэн. 20 оноос 24 онд хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайдын албан үүргийг хэрэгжүүлж байна. Миний хувьд Монгол Ардын намаас төвшүүлсэн хөдөлмөрлөлтийн болон нийгмийн хамгааллын бодлогын шинжилгээг цааш нь үргэлжлүүлэх чиглэлээр зорилт тавьж одоо энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлж байна. За одоо харин 3-4-р одоо дугаарт эндэрт байгаа Отгонбаатар, Батчааргал хоёрын хувьд болохоор өөрсдөө танилцуулчихсан учраас одоо бүгдээрээ дэгийн дагуу 2 дахь сэдв рүүгээ шилжиж үзэл баримтлалын илтгэлээ сонсъё. Тэгэхээр нэг мэтгэлцээнд 2 сэдвээр ингээ мэтгэлцэж байгаа учраас нам эвсэл сэдв тус бүрт нэр дэвшигчээ сольж оролцуулах хэрэг нь нээлттэй байна гэж заасны дагуу ийхүү шинэ нэгдсэн эвсэл болоод Монгол Ардын нам мэтгэлцэгчээ сольж байгаа нь. За одоо та бүхэндээ амжилт хүсээд мэтгэлцээний дэгийн дагуу 2 дахь сэдвээр мэтгэлцгээр орж ирсэн та бүхнийг үзэл баримтлалын илтгэлдээ шилжихийг урьж байна. За ингээд шинэ нэгдсэн эвслээс нэр дэвшигч Баярмаа таны 3 минутын хугацаа эхэллээ. Тогтвортой хөгжил гэдэг бол байгаль нийгэм эдийн засгийн асуудлыг яг цогцоор нь тэнцвэртэй авч явах ёстой. Ийм хөгжлийн үзэл баримтлал байдаг. Монгол улс бол тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаа шинжилээд 2030 хүртэл хэрхэн яаж Монгол улсын нийгэм эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх үү гэдэг үзэл баримтлалаа шинчилж улсын хурлаар баталсан байгаа. Харамсалтай нь би байгаль орчны чиглэлээр 27 жил ажилласан. Ингэхдээ яагаад энэ эдийн засгийг ганцхан бодоод байгаль орчныг сүйтгээд нөхөн сэргээлт хийдэггүй яг энтэйгээ холбоотойгоор яагаад нийгмийн асуудлыг тийм ээ байгаль орчин сүйтгээд эхлэхээр ялангуяа манай одоо хамгийн гол салбар малаж хуу тэнд ажиллаж амьдардаг малчин иргэдийн бэлчээр усыг сүйтгэдэг эргэж нөхөн сэргээдгүү ингэснээрээ ингээд нийгмийн нөлөөллийг бий олгочоод хизээч эргэж нөхөн төлдөггүй ийм эдийн засгийн бодлого болоод нийгмийн маш их ийм хортой үр дагавартай бодлого 30 гаруй жил байгалийн баялагийг эдийн засгийн эргэлтэнд оруулна гэсэн цагаас хойш явлаа шүү дээ. Тийм учраас энэ тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бол үнэхээр Монгол улсад хэрэгжин биелсэнгүй нийгмийн хувьд ч гэсэн иргэдэн өөрийнхөө амьдралын орчноо сүйтгүүлсэн эдийн засгийн хувьд ч гэсэн хохирсон ийм байдалтай хэвээрээ байна. Байгаль орчны хувьд бол нөхөн сэргээгдээгүй эзэн орхиод явчихсан талбай хэмжээ маш их 8,000 га газарт энэ 4 жилийн хугацаанд нөхөн сэргээлт хийн гэж эрх баригч нам амласан боловч энийг хийгээгүй юм байдалтай байгаа. Төсвийн байдлын хувьд бол төсөв маш их алдагдaltaй баталдаг. Баталсан төсөв маань дандаа төрийн зардлыг нэмэгдүүлээд алдагдaltaй батлаад төсвийнхаа алдагдлыг нөхөхийн тулд дандаа гаднаас зээл авдаг, өрөө дардаг, өрнөөс өрний хооронд. Одоо өнөөдөр Монгол улсын өрийн хэмжээ бол 31 их найд хүрчихсэн нэг хүн гэхэд чинь тийм ээ 30 гаруй сая төгрөгийн өрөнд орчихсон ийм эдийн засгийн нөхцөл байдалтай байгаль орчны хувьд бол маш их доройтчихсан нийгмийн нөлөөллийн маш хүнд ийм үр дагаврыг иргэдэн амсчихсан. Би энэ дээр юу гэж дүгнж хэлэх гэж байна гэхээр тогтвортой хөгжлийн үзэл баримтал Монгол улсад үнэхээр хэрэгжихгүй зүгээр л нэг тийм хий хоосон хөтөлбөр олоод үлдчихжээ гэж дүгнж хэлж байна. Энэний одоо зорилтыг аваад үзэх юм бол 30 он гэхэд энэ тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд яг энэ янзаараа бол Монгол улс хүрэхгүй ийм нөхцөл байдал үүссэн байна. Иргэний нийгмийн хувьд бол бид нар энийг маш их шаарддаг тийм ээ. Та нар эдийн засгийг бодоод ганцхан ийм нүүрснээс хамааралтай эдийн засаг чинь байгаль орчныг доройтуулаад малчин иргэдийн амьдралыг сүйтгээд энийг даруйхан засахгүй бол маш хүнд нөхцөл байдлын хүн амаа оруулж ийн шүү гэдгийг удаа баярлалаа танд. 12 дугаар тойрогч шинэ нэгдсэн эвслээс нэр дэвшигч Баярмаа сая үзэл баримтлалын илтгэлээ танилцуулсан бол одоо харин дарааллын дагуу 2 дугаар энэ дээр зогсож буй Монгол Ардын намаас нэр дэвшигч Зүлбахаар таны цаг явж эхэллээ. Тогтвортой хөгжлийн зорилт бол олон улсын хөгжлийн стратеги юм байна. Нэгдсэн үндэсний байгууллагаас олон улсын одоо төвшөнд улс орнуудыг энэ
хөгжлийн стратегийг нэгдэн орохыг одоо бас уриалдаг. Монгол улс бол энэ одоо хөгжлийн стратегид бол нэгдэн орсон улсуудын нэг гэж ойлгох ёстой. Доктортой хөгжлийн одоо 17 зорилт бий. Үүнээс гадна бол доктортой хөгжлийн хамгийн чухал зарчим бол хөгжлийн гадна хэнийгч үлдээхгүй гэсэн ийм зарчим байна. Монгол улсын төсвийн бодлогыг доктортой хөгжлийн одоо зорилттой уялдуулах чиглэлээр өнгөрсөн хугацаанд төсвийн тухай хууль, төсвийн ил тод байдлын тухай одоо бодлогыг бол онцгойлон одоо анхаарч ирсэн. Энтэй уялдуулаад нэгдүгээр төсөв ил тод байх, хоёрдугаар төсөв бол оролцоотой байх, гуравдугаар төсөв бол үр дүн чиглэсэн байхаар төлөвлөлтийг хийж байгаа. За ил тод байх чиглэлд бол та бүхэн мэдж байгаа шилэн одоо дансвал ажиллаж ирсэн. Энэ бол зохицогч нь бол иргэдийн бас хяналтыг бол бий болгох зорилготой байгаа. Оролцоог хангах чиглэлээр бол сүүлийн 2 жилд бол төсвийг бид бол хилцэхээс өмнө бол иргэдийн оролцоог хангадаг, орон нутгийн оролцоог хангадаг ийм жишгээр бол шийдсэн байгаа гэдэг лээ. Өнгөрсөн жил Монгол улсын ерөнхийлөгч бүх аймагуудаар явж төсөв одоо батлахын өмнө, төсөв хилцэхийн өмнө бол аймагуудаар бас саналыг авсан, иргэдийн саналыг сонсон, энтэй үйлдсэн байдлаар төсвийн бол бид төсвөө боловсруулсан ийм одоо шинэ чиглэлээр орсон. Төсөв зөв байх, энтэй үйлдсэн байдлаар төсвөөр дамжсан хөлмөлтийг нэмэгдүүлэх, ажлуудыг бууруулах бас зорилт бол зохицогчдод бол хангаж байна. Эдийн засгийн өсөлт бол зохицогчдод хангаж байна. Хасах 4.7% байсан эдийн засаг өнөөдөр бид бол 7% одоо өсөлттэй болсон бол энэний цаана бол төсвийн зохистой бодлого, төсвийн доктортой бодлого, төсвийн ил тод одоо байдал хангалттай холбоотой бас үр дүн гарч байна гэж ойлгох ёстой. Нөгөө төр бол ажлууд бол бууж байна. 2021 онд ажлуудын түвшин 7.9% байсан бол өнгөрсөн жилийн байдлаар ажлуудын түвшин 5.4% болсон. За энэ жилийн одоо эхний улирлын байдлаар 3.9% болжээ. Энэ тэгэхээр зэрэг төсвийн одоо төсвөөр дамжсан бодлоор хөрөнгө оруулалтаар тэрнээс гадна бусад салбарын одоо шинэ зорилтоор дамжсан зохиц төвчний үр дүн гарсан гэж үзэх ёстой. Гэхдээ энэ бол хангалттай бол биш. Цаашдаа одоо энэ шинжилгээг бол үргэлжлүүлэх шаардлагатай. Үргэлжлүүлэхдээ энийг бол бид нэгдүгээрт ил тод байдлыг цаашид илүү одоо сайн хангах, оролцоог бүрэн хангах, нөгөө төвөр энд бол мэргэжлийн оролцоог бүр хангах чиглэлээр бол онцгойлон анхаарна гэсэн ийм зорилттой байгаа гэдгийг хэлье. Төсөв бол өөрөө бас мэргэжлийн ажил. Энэ мэргэжлийн ажил дээр талуудын оролцоог бүрэн мэргэжлийн түвшинд хангах заашгүй шаардлага одоо байгаа. Энийг Монгол Ардын нам бол цаашдын 4 жилд онцгойлон авч үзнэ гэж байгаа. Үр дүн суурилсан төлөвлөлт бол бас их чухал. Тодорхой салбаруудаар эхний үр дүн суурилсан, тодорхой одоо шинэ төлөвлөлтүүдийг хийсэн. Жишээ нь хүүхд хамгаал дээр тэрнээс гадна хөрөнгө оруулалтын одоо шинэ тодорхой төслүүдээр үр дүн чиглэсэн байдлаар бол төлөвлөлтүүдийг хийсэн. Энэ төлөвлөлт бол бүхий салбарт бол бүрэн одоо хэрэгждэг, бүрэн нэвтэрсэн байдлаар бол цаашдаа бол энэ ажлыг үргэлжлүүлнэ гэсэн зорилтыг Монгол Ардын намаас тавьж байгаа. За баярлалаа, танд Монгол Ардын намаас нэр дэвшигч Зүлбахаар байсан. За Үнэнба Зөв намын нэр дэвшигч Атганбаатрын үзэл баримтлалыг одоо сонсгож байна. Гэхдээ танд анхааруулга одоо чиглүүлэгчийн хувьар анхааруулга өгье. Өмнөх мэтгэлцээний хэсгээр та сэдвээс хальсан. Тэгэхээр энэ алдаага дахин давтахгүй байхыг хүсье. Юуны төлөө бид сэдв сугалсан бэлээ, боловсруулсан бэлээ. Одоо таны ярих үзэл баримтлалын илтгэл тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлт, хөдөлмөр эрхтний шинжилэл. Дүгнэлт няцаалтын хэсэг ч гэсэн дүгнэлт няцаалтын хэсэг ч гэсэн сэдвийн дагуу явна. Тийм ч учраас сэдв сонгосон. Сэдвээр ярина. Үндсэн илтгэлийн үндслээр нь явна. За, доктортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлт, хөдөлмөр эрхтний шинжилэл гэсэн сэдвээр та одоо 4 минутад үзэл баримтлалын илтгэлээ ярина. За 4 минут гэж хэллээ. Яг 4 минутыг би барина. 3 минут. За Үнэнба Зөв намын дарга аюур цааны Отгонбаатар байна гэдэг зүйлийг хэлээ. За өнөөдөр доктортой хөгжил гэдэг зүйлийг ярьж байна. Тэгээ энэ Монгол Ардын намаас орж ирсэн хүн бол сайн статистикийн мэдээ чэйжлээд ороод ирсэн байна. Тэгээ чэйжлэхдээ их сайн байсан юм шиг байна. Энэ хүн бол хөгжлийн тухай их балархаа ойлголттой байна. Доктортой хурдтай хөгжлийн тухай нэгдсэн үндэсний байгууллага ярьдیں۔ Эднэр бол доктортой хөгжил гээд яг 100 жилийн өмнө байсан хөгжил дээр биднийг гацааж байгаа. Тэрийг доктортой хөгжил гэж яриад. Өнөөдөр сумдыг 100 жилийн өмнө дөрвийн үе явъя. Та үзэл баримтлалын илтгэлээ сонсох цаг үе. Та зэрэгцээ зогссон хүн рүүгээ дайрахгүй. Энэ бол мэтгэлцээний дэгт бий. Тэгэхээр та яг энэ өгөгдсөн сэдвийн дагуу өөрийн намын мөрийн хөтөлбөрийн үзэл баримтлал ярих хэрэгтэй. За цагийг үргэлжлүүлээ. Доктортой хөгжил гэдэг дээр би ярихад яг 100 жилийн өмнө байсан сум одоо 100 жилийнхээ ойг тэмдэглээ зогсож байна. Тэгэхээр тэр суман дээр яг ямар хөгжил бүтээгдсэн бэ гэж цөмөрө бодоод үзье. 100 жилийн амьдарсан ард түмний баяр болж байгаа болохоос 100 жилийн хөгжлийн баяр болохгүй байна. Гэтэл одоо энэ гадны улс орыг хараа, Сингапурыг хараа, Гонконгийг хараа 35, Казахстан 35 жилийн хөгжлийн түүхтэйгээр өнөөдөр явж байна. Энийг юу гэж байгаа юм гэхээр доктортой хурдтай хөгжил гэж байна.
Эдгээр бол доктортой хөгжил яриад байна. Тэгэхээр энэ доктортой хөгжлийн төсвийг бид яаж болох юм бэ гэхээр төсвийг хэн баталдаг гэхээр их хурл баталдаг. Тэгэхээр өмнө нь бид нар ямар зүйлээр явсан гэхээр их хурлын нэг 76 гишүүн сонгоод төсвөө хэлцэхдээ 76 тийшээ хуваагаад аваа явчихдаг гэсэн байхгүй. Улсын чинь төсвийг. Энд нь ерөнхий сайд нь нэг үйлдвэр барья гэсэн чинь мөнгө нь байхгүй. Бүх гишүүд нь тойроглогоо сургуулийн дээвэр, цэцэрлэгийн дээвэр янзлна гэд сайн хомбодоо хуваагаа авчихсан. Улс орнд чинь үйлдвэр барих мөнгө үлддэггүй байсан юм аа. Тэгэхээр одоогийн энэ орж ирсэн тогтолцоо, одоо энэ шинэ үндсэн хуулиар орж ирж байгаа тогтолцоон дээр ерөнхий сайд шиг боддог 48 хүнийг оруулж ирэх гэж байгаа. Жишээ нь жагсаалтаар орж ирж байгаа 48 хүн бол юу гэнэ би тэр сумын сургуулийн дээвэр янзлна гэж хэлэхгүй. Яг ерөнхий сайд шиг улс орондоо хэрэгтэй аж үйлдвэр барья гэж санаачлах хүмүүс орж ирнэ. Энэ парламентод төсвөө авч үлдэх гэсэн хууль эрх зүйн тогтолцоог сая үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хийсэн. Тэгэхээр бид энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөнд нь доктортой хурдтай хөгжлийг бий болгохын тулд бид энэ Үнэн ба Зөв нам энэ удаагийн сонгуульд оролцож байгаа. Тийм учраас энэ намын жагсаалт гэдэг юмн дээр Үнэн ба Зөв намыг дэмжиж өгөөч гэдгийг бид энэ доктортой хөгжил дээр би ярих гэдэг юм. Тэгж байж энэ бид нар гарч байж энэ улс орноо гэсэн том төсөл мега төсөл тийм ээ одоо энэ залуучуудын хүсэж байгаа ажлын байрыг бий болгох энэ том төслүүдийг бид нар дотооддоо хэрэгжүүлэхийг энэ их баригчдаа шаардна. Эднэр гарахын бол төсвийн чинь хоёр хуваана. Нэг хэсгийн өөрсдийнхөө тойрог нэртэй одоо нам дагсан сугны өсвүүдтэй хуваарлна. Нэг хэсгийн намынхаа одоо намын одоо санхүүжилтээ шийдэх ойлголт руу орно. Би нөгөө манай намын санхүүжилт гэж байхгүй учраас энэ үгийг хүртэл мартаж штэ. Тэгэхээр энэ ардын намын санхүүжилтийн ардсан намын санхүүжилтийг шийдэхийн тулд энэ төсвийг чинь хувааж идээд байна. Эннээс чинь болж доктортой хөгжил гэдэг чинь бодит амьдрал дээр нурж байна. Тийм учраас миний үзэл баримтлалын илтгэл би ерөөсөө халиагүй шүү. За. Үнэн ба Зөв намаас нэр дэвшигч Отгонбаатар сая танилцуулсан. Одоо тэгвэл дөрөвдүгээр энэ дээр зогсож бай. Монгол консерватив намаас нэр дэвшигч Батчааргал таны 3 минутын хугацаа эхэлж байна. За доктортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлт гэж асуудал яригдчихэв тийм төсөв төлөвлөлт хөдөлмөр эрхлэлтийн шинжилэл гэдэг энэ хоёр асуудал нэг дор байгаа маань нэг сэдвэн дээр. Тэгээ энэ дээр бол хэлэхэд бол үнэхээр яг ингээд харамсалтай байна ингээд ерөөсөө 100 жил төсөв гэдгийг эдийн засгч хүн хийдэг тэр их нууц байдаг арт түмэн ойлгодгоо ерөөсөө тархин хүрдэггүй мэтэр маш тийм нарийн юм ярьсан. Дээр нь энийг одоо яг энэ цаг үеийн залуучууд, энэ цаг үеийн сонгогч яг дараачийн үеийг авч явах монголчууд сонголтоо хийхдээ энэ асуудлыг хүн болгоо ярьж чадна шүү. Энэ бол нээлттэй асуудал юм байгаамаа. За энэ өнгөрсөн цаг хугацааны туршид бол монголчууд магадгүй одоо маш жижигээр сэтгсэн шалтгаан нь нэг нам бүх зорилгыг тодорхойлж ирсэн. Тэр зорилго дотор байсан хүмүүсийн чадамж нь асар бага байсан. Альва хөгжлийн улсын хөгжил бол зөвхөн хүний хөгжил. Тэнд бол юу ч байхгүй ч байж болдгийг дэлхийн том улсууд аль хэдийн үзүүлсэн. Харин манайх яг энэ шиг одоо том одоо дэлхийн зах зээл дээрээс орлого орж ирэх тийм том хэмжээний улсын төсөв гэдэг зүйлийг одоо адгийн назах нь одоо энэ Азийн хэд улсаас сураасай. Улс дотроосоо төсвийн орлого бүрдүүлэх асуудлыг ярьдгаа одоо болмоор байна. Тэгээд тэрийг нэг статистик болгочоод ажилгүйд лидертэйгээ уялдуулаад хүн хуурж байгаа юм шиг одоо наадхан чинь миний 5 настай хүүхэд ч хууртагтаа өнгөрчөөд байна гэж шилмээр байна. За тэгээд хүний хөгжил хөдөлмөр эрхлэлтийн шинжилэл дээр одоо бид нар яг нэгэнт Монгол улсыг 100 жил ингээд илгээр нь хэвтүүлээд иргэдийн чадварыг 0 заалгасан учраас маш хүнд байдалтай байгаа. Гэхдээ энэ дээрээ бид нар улсын төсвөлтийг би нэгэн жишээ авъя. Монгол улсад 600 тэрбум долларын үнэтэй нэг орд байдаг. Тэр ордыг яагаад 10%-ийг нь хинч барьж авсан тийм ээ? Хэнийг хинч барьж аваад 10%-аар нь барьцаанд тавих боломжтой байдаг. 60 тэрбум доллараар тэр уурхайг Монгол улсын төлөө зөвхөн тэр уурхайн мэргэжлийн компаниар хийлгэх боломжтой байсан. Ингэж төсвөө бүрдүүлэх боломжтой байсан. Хөдөлмөр эрхлэлтийн цаана шинжилэл явуулахдаа нэгэнт одоо Арабын улсууд Дубай, Эмиратаас, Кувейтээс найзуудтай нэг ангид суралцчихлаа. Тэр хүмүүс бол Америк, Англид суралцсан залуучууд байсан. Маш үнэхээр хүчрхэг хүнээ хөгжүүлэх тийм шинжилгээний бодлогыг дэлхий рүү тэлж хийхгүй бол зөвхөн дотооддоо байгаа хүмүүсийн малаа маллах юу гэдгийг байгаа юмаа хийн гэдэг биш ээ. Байхгүй юмыг суралцаж хийх шаардлага гарсан байна. Дээр нь дэлхий рүү ингэж ажиллах шаардлага байна. Хүнээ хайрлах шаардлагатай байна. Энд чинь бид нар 3 саяулаа байдаг.
Ингээд Монгол улсад байгаа маш их баялаг нөөцийг хувь хүмүүс өөрсдөө авахын тулд түрүүний Отгонбаатар дарга хэлдэг тэр аяараа Монгол улс хулгай болчиход байна. Хулгайг сурч байна. За мэтгэлцээний 2 дугаар хэсэг энэ бол асуулт хариултын үе. Суулсан дарааллын дагуу Баярмаа танаас эхэлнэ. Тэгэхээр та яг одоо мэтгэлцэж буй сэдвийнхээ хүрээнд энд байгаа нэр дэвшигчдээсээ нэгийг онцолж, нэр цохож асуулт асууна. Таны асуулт 30 секундэд багтах ёстой. Сэдвийг эргэн сануулъя. Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлт, хөдөлмөр эрхлэлтийн шинжилэл гэсэн сэдв бий. За Монгол Ардын намаас асуу ирэх барьсан 8 жилийн хугацаанд нэг хөдөлмөр эрхлэлт яагаад сайжрахгүй байна вэ? Яг хэдэн тоо хэллээ. Энэ зохистой хөдөлмөр эрхлэлт биш ээ. Яагаад сайжрахгүй байна? Ядуурлыг 2 дахин бууруулна гэсэн амлалтыг би асуугаад байна. Зээлийн хүүг сарын 1% болгоно гэсэн, хүн амын орлогын албан татварыг 2 дахин бууруулна гэсэн, 150 мянган ажлын шинэ байр бий болгоно гэсэн, чинээлэг иргэнтэй эдийн засгийн хүчрэх улс гүрнийг энэ 4 жил бий болгоно гэсэн амлалтын биелэлтийг асууж байна. Тэгэхээр Зульфахаар та 2 минутанд багтаж хариулна. За Баярмаа нэвтрэгчийн асуултанд хариулъя. Маш чухал асуулт асууж байна. За өнгөрсөн хугацаанд бол сая биесэн ажилгүйдлийн түвшин бол буурсан. Энэ нь бол ковид цар тахлын дараах одоо нөхцөл байдалтай уялдсан байдлаар эдийн засаг сэргэж байгаа. Энэ нь эдийн засаг сэргэхээр бол ажлын байр бий болдгоо. За өнгөрсөн хугацаанд бол ажлын байрыг би сүүлийн 2 жилээр бас тоо хэлье. Энэ тоо бол заавал статистик бол хэлгэж байгаа ёстой учраас 2022 онд 55 мянган одоо ажлын байр бий болсон. 2023 онд 84 мянган ажлын байр бий болсон. Энэ жилийн үед бол урдсан одоо төсөөлөөр бол 95 мянган ажлын байр бий болохоор байгаа юм. Тэрнээс гадна шинээр бий болсон ажлын байр бас бий. Энэ нь саяны ажлын байрдаас гадна 32 мянган ажлын байр 2022 бий болж байсан бол 23 онд 35 мянган ажлын байр бий болжээ. Харин эсвэргээр Монгол улсад бол ажлын байр бий болж байгаа цаана бас ажлын хүчний дутагдлал бий болж байгаа. Энэ бол одоо бодит нөхцөл байдал. Өнгөрсөн жил бол 42 мянган ажил хүчний одоо бид бол дутагдaltaй байсан гэдэг хэлье. Тэгэхээр энэ бол хөлбөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлт бол үндсэндээ бас зохих төвшөнд алдагдсантай холбоотой байна. Сүүлийн одоо 3 жилийн хугацаанд бол боловсролын одоо салбар бол хөлбөрийн талаас бол нийлүүлэлт хийдэг одоо ийм манай одоо улсын салбаруудын нэг. Хөлбөрийн зах зээлийн хувьд бол эрэлтийг бол хөлбөр нийгмийн хамгааллын тодорхойлдог. Энэ бодлого бол энэ зохицуулагддаг гэсэн үг. Тэгэхээр одоо ойрын 2 жил бидэнд гарсан үр дүнгууд бол байна. Тодорхой одоо шинэ хөлбөрийн одоо зах зээлийн тодорхой салбаруудын эрэлтэд нийцсэн байдлаар мэрэгжлэр тодорхой одоо шинэ мэрэгчлээ сургах, давтан сургах одоо энэ чиглэлээр бол ажиллаж байна гэдэг хэлье. Энтэй үйлдсэн байдлаар хөлбөрлөлтийг дэмжих одоо сангаар дамжуулсан хөтөлбөр хэрэгжиж байгаа. Хөтөлбөр болон арга хэмжээнүүд. Энэ хөтөлбөр болон арга хэмжээнүүдийн үр дүнд бол өнгөрсөн хугацаанд зөвхөн чадамжийн одоо үнэлгээ их одоо сургалтанд 9 мянган одоо хүнийг үнэлээд ажлын байранд бол эдний бол 47% нь бол бүрэн шилжсэн одоо ийм статистик байна. Тэгэхээр энэ бодлого зохицуулалтын хувьд бол бидэнд наашлаа зүйлүүд байна. Гэхдээ ирэх жилүүдэд бидэнд ажил хүчний одоо энэ дутагдлыг нөхөхийн тулд саяны одоо эрэлт нийлүүлэлтийг зохистой хангах чиглэлээр бол бид энэ шинжилгээг үргэлжлүүлнэ гэсэн ийм чиглэлийг барьж байна. За баярлалаа. Одоо та асуух хэлж 30 секундэд багтаана. Чухам хин гэж нэр дэвшигчээс асуух уу? Баярмаа одоо нэр дэвшигчээс өөрөөс нь бас асууя. Би сая бол хэлсэн ажил хүчний одоо хомсдол бид байна гэж. Энэ хөлбөрийн зах зээл дээр өнгөрсөн жилийн үед бол 42 мянга бол байсан. За энэтэй холбоотой танаа нам энэ одоо ажил хүчний хомсдыг багасгах чиглэлээр энэ одоо сорилтыг даван туулах чиглэлээр ямар зорилт дэвшүүлсэн бэ гэдэг ийм асуулт тавьж байна. Баярлалаа. За баярлалаа. Манай намын хөтөлбөрийн нэг үндсэн зорилго нь эдийн засгийн шинэ бодлого байгаа. Энэ шинэ бодлогын хүрээнд мөнгөний шинэ бодлого явуулна, хоёрдугаарт нь аж үйлдвэржүүлнэ гэж байгаа. Үнэхээр манай Монгол улсад бол энэ эрх барьж байгаа Монгол Ардын намын үед бол ажлын шинэ байр одоо 4 жилийн амлалтандаач биелүүлээгүй байна. 150 мянган ажлын байр бий болох байсан. 77-г нь бий болгосон. Энэ бол 50%-аас хүрээгүй. Гэхдээ эд бол өөрсдийн мөрийн хөтөлбөрийн биелэлтэй үндэсний аудитын газраар баталгаажуулаад гэж их өндөр тоо хэлсэн байдаг. Гэвч хүний хөгжлийн индекс чинь эцсийн хэмжин энэ индекс чинь дөнгөж 0.7% та 196 орноос манайх чинь нэг 100 гаруй байранд явж байгаа шүү дээ. Энэ үзүүлэлт бол нотлоно. Хэдийгээр энэ олон тоог энэ Монгол Ардын намын оролцогч хэлж байгаа боловч яг амьдрал дээр тэр ажлын байр бий болоод хүн амын орлого эдийн засаг өссөн бол энэ өсөлт нь хүртээмжтэй байна уу? Айл гэрт орж гин үү? Хүний өөрийнх нь эрүүл мэнд, боловсрал, орлогыг нэмэгдүүлж амьдралын чанарыг дээшлүүлж гин үү гэдэг энэ л зүйлээр хариулт болж очих учиртай.
За манай намын хувьд бол жижиг дунд бизнесийг эрхлэх энэ бодлогыг бол дэмжиж өгнө. Жижиг дунд бизнес эрхлэлт чинь өөрөө ажлын байрыг 3-2 дахин 3-2-ыг бол биелүүлж идэг. Харамсалтай нь энэ жижиг дунд бизнесийн орлогыг болоод зээлийг одоо өнөөдөр мэдчихэж байгаа шүү дээ. Монгол Ардын намын эрх бүхий маш олон дарга нар, сайд нар энд завшаад идчихсэн. Энэ байдлаасаа салахгүй байгаа учраас энэ жижиг дунд бизнесийг Монголд хөгжүүлж чадахгүй байна. Тэгэхээр энэ жижиг одоо өөрөө бол ярьж байна л да ингээд төсөв ил тод байгаа гэх тийм бишээ. Төсөв шилэн данс чи хөтлөхтгөө байцсан. Төсвийн доктортой байдлын хуулиар гаргаж ирсэн өрийн таац чинь 40%-аас хэтрээд явцсан. Маш олон дахин ингээд хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад энэ өрийн таазаа хэтрүүлсээр хагаад. Үнэхээр энэ төсөвт бол эргээд оролцож чадахгүй байна. Төсвийн бүх циклд эргээд оролцох ёстой. Төсвийг хилцэх, батлах, хэрэгжүүлэх. Таны цаг дуслаа. За Үнэн ба Зөв намаас нэр дэвшигч Отгонбаатар та асуултаа асууна уу? За би консерватив намын залууг яриацай гэж бодож байна. За баярлалаа. За таны цаг явлаа. За төсөв төлөвлөлтийн талаар яг гол энд бол хоёр гол сэдв биш. Төсөв төлөвлөлт нь ямар байгаа, хөдөлмөр эрхлэлтийн шинжилэл нь ямар байгаа гэдэг асуудлаар ярих хэрэгтэй. Төсөв төлөвлөлт нь шилэн данс болцсон. Гэхдээ үн чинь уучлаарай. Хариулт 2 минут байх ёстой. тий. Энэ цаг дээр алдаа гарч байна. Төсөв төлөвлөлтийг шилэн болгож одоо олон жилийн өмнө хийж ирснийг монголчууд бүгдээрээ санаж байгаа. Гэхдээ эргээд яг энэний цаана консерватив намаас яриад байгаа. Бас яг энэ зур энэ Үнэн ба Зөв намч давхар ярьж идэг. Маш олон жилийн өмнөөс ярьсан бүгд мэдж байгаа. Эхлээд эзэн нь болохгүй бол энэ шилэн данс манс гэдэг чинь тоглоом байна. Энэ чинь програм хангамжаа. Тэрлүү худлаа тоо оруулаад тахлаар чинь тэрийг харуулсныгаа шилэн гэж үнэн гэж яриад идэг. Өөрсдөө худлаа тоо оруулаад тэгээд яваад идэг. Монгол улсын төсөв бол хангалттай том мөнгөө. Даанч энийг хүрдгүү гэж байн худлаа ярьж байгаа гэж миний хувьд хардаг. За дараагийн асуудал бол хөдөлмөр эрхлэлтийн шинжилэлтээр залуучуудыг бөөнөр нь гадагшаа явуулчихдаг. Зөрүүлээд хэдэн мянгаар нь зам барилгын ажил дээр өөр улсын хүмүүс ороод ирчихдэг. Энийний цаана үнэхээр дахиад эхлээд ард иргэд нь эзэд нь байсан бол энэ улс цаашаана ийм асуудал, ийм шийдвэр хизээж гаргуулахгүй байх байсан. Эн чинь өөрөө төрийн эрх баригч гэдэг, нам гэдэг бүр 100 жилийн нэршлийн цаана энэ төсвийг чинь өөрсдөө хувааж идэж чадчихээн, хөдөлмөр эрхлэлтийг бүр байхгүй болгоод одоо энэний чинь цаана хөдөлмөр эрхлэх чадвартай хүн байхгүй одоо 3 сая Япончууд шиг машин хийдэг байсан бол өдөрт 3 сая болоод Toyota хийгээд зарчиж байгаа. Гэхэд бид нар донд нэг ч хүн машин үйлдвэрлэж чадахгүй Монгол улсад. Нэг ч инженер байхгүй шүү. Тэрийг бид баттай хэлж байна. Гэхдээ Монгол хүнийг 100 жил ноёлж, дарлаж энэ улсыг ингэ байхгүй болгож явахдаа энэ хүний чадварыг нь бүр доод зэгт нь хүртэл унгааж чадчихна. Ингэснээр энэ хүн чинь сүүлдээ амьд бийт учраас амьдрахын эрхэнд их нутгаасаа гарч ийн. Ийм учраас энэ асуудал дээр өөрчлөлт шинжилгээг энэ сонгуулаар сонголтоороо 50 замаар хийх цаг нь болсон байна гэж. За баярлалаа. Тэгэхээр одоо та асуултаа асууна. Та хинээс асуух уу 30 секундэд асуултаа басна. За мэдээж одоо Үнэн ба Зөв намын зүгээс бол маш зөв бас шийдвэрүүдийг хэлж байгаа. Одоо тэгээд хэдийгээр ингээд сонгуулийн үеэр өрсөлдөж байгаа боловч энэ сонгуул дууссаны дараа тандгаараа үлдэнэ. Ингээд найз нөхдөөрөө үлдэн. Тийм учраас Отгонбаатар даргаагаа бас яг энэ дээр яриагаа хийгээч гэж бодож байна. Маш их баярлалаа. За энд яригдж байна. Ажилгүйдлийн тоо буурсан гэдэг нэг юм статусыг яриад байна л да. Ажилгүйдлийн тоо буурсан. Та нарыг ажлаа хийхийг хүлээсээр байгаад хүмүүс залхаад Солонгос руу гадагшаан гараа явцсан. Тэгээ буурцсан. Оронд нь ажилгүйдлийн тоо буурсан чи ажиллах хүчин дутагдсан гэж байна. Аргагүй. Ажлаа хийж байгаа хүмүүсийн нь авсан цалин амьдралд нь хүрэхгүй байхаар за энэ цалингаар амьдрахгүй байна гэд бас гадагшаа явчихсан. Тэгээд тэр хүний оронд сул оронтой бий болсон. Тэгэхээр би энэ дээр нэг шийдэл хэлэх гээд байгаа. Энд хараа хөдөлмөр эрхлэлтийн шинжилэл гээд энэ хүн маань бол түрүү хэлж байна. Өнөөдөр явж байгаа би бодлогыг би үргэлжлүүлэх гэж жагсаалтанд нэр дэвшиж байгаа гэж байна. Аимшигтай юм ярьж шүү монголчуудаа. Үргэлжлүүлээд Солонгос руу гадагшаан гарах бодлогыг маань үргэлжлүүлнэ гэж шүү. Монгол хүн эх орондоо ажиллах боломжийг дэмжихгүй юм байна. Тэгэхээр энэ хөдөлмөр эрхлэлтийг яаж шинжилэх юм бэ гэдэг зүйлийг би та нарт маш тодорхой танд хэлье.
хөдөлмөр нийгэм хамгааллын яамны дэд сайд баха. Энд биш үү цалин гэдэг юм байгаа. Одоо барилга дээр ажиллаж байгаа залуучууд өдөр ажиллачаад 7 хоног ажиллачаад 15 хоног ажиллачаад цалингаа авч чадахгүй л өвөрдүүлээд байна. Компаниудад. Тэгээ тэр залуучуудын цалин яагаад олгохдохгүй байгаа юм бэ? Цалингаа авъя гэж цагдаа дээр очиж бүртгүүлээд иргэний маргааны хэрэгээр л яваад байна. Гэтэл энд та нарын хийх ёстой хөдөлмөр эрхлэлтийн хуульчин амьдрал дээр байхгүй шүү дээ. Тэгээ 4 жил дэд сайд хийж явахдаа ядаж нэг энд нэг залуучууд хөлөгдүүлээд байна. Энийг нэг засчих хүний хөдөлмөрийг мүлждэггүй байх хөдөлмөрийн хуультай болоё гэж санаачлаад оруулаад ирж болсонгүй юу? Гэтэл эд маань ийм ажил хийхээ оронд даргыгаан дуудахад мэдээ өгдөг статистикийн мэдээг чэйжилсэн байна. Зовсон ард түмний асуудлыг яаж шийдэе гэдэг агуулгыг юусоо гаргаагүй байна. Тийм учраас бид нэг зарчмыг яриад байгаамаа. Зарчмыг ахаад хэлье. Бид энэ хөдөлмөрлөлтийг шинжлэх энэ асуудал дээр ганцхан цалингийн бодлогыг л бид зөв барих ёстой. Монгол хүн авсан цалингаараа аз жаргалтай амьдардаг ийм нийгэмд алахгүй бол өнөөдөр ажил хийх ямар ч хүн үлдэхгүй шүү. Сүүлийн хүн нөгөө буян тухайдаар чинь Чингис хааны эсрэг онгоцны бүлдэр унтраалгаан дараад явах гээд байна. Хөдөлмөрлөлтийн дэд сайдаа. За баярлалаа. Одоо мэтгэлцээний дараагийн хэсэг рүү шилжинэ. Энэ бол Ницаалт болон дүгнэлтийн цаг хугацаа. Бидний ярилцж байгаа сэдв тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлт хөдөлмөр эрхлэлтийн шинжилэл гэсэн сэдвт бид зангидагдаж илтгэлээ, асуулт хариулт өрнүүллээ. Одоо харин энэ сэдвийнхээ дагуу та бүхэн оногдох 4 минутын хугацаанд Ницаалт болон дүгнэлтээ хэлнэ. За ингээд сугалсан дарааллын дагуу баяр маань нэр дэвшигчээс эхэлнэ. За баярлалаа. Үнэхээр эрх барьсан Монгол ардын намтаа л ярина л да, тийм ээ. Эд амлалтандаа би хүрсэнгүй. Эдгээр эдийн засгийн бодлого болоод хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар маш их том амлалтууд, бараг амнда багтахгүй амлалтуудыг хэлсэн шүү дээ. Юм бодиттой биш, тийм ээ. Тэгээд амлалтаа хэлчээ засгийн газрын үйл ажиллагааныхаа хөтөлбөрөөр гаргахад амлснаас өөр хөтөлбөр гаргаад ирж байгаа байхгүй. Нэгдэх залин ингэж залилдаг. За хоёрдугаартаа яг ингээд өнөөдөр би асуугаад байгаа. Ядуурл 2 дахин буурсан уу? Үгүй. Зээлийн хүн 1%-аас доош болсон уу? Үгүй. Хүн амын орлогын албан татвар 2 дахин буурсан уу? Үгүй. 150 мянган ажлын байрыг бий болгож чадсан уу? Үгүй. Энэ бол миний дүгнэлт. За, тэгвэл яах ёстой вэ гэж тийм ээ? Үнэхээр энэ эдний дарга нарын, сайд нарын эдсэн тэр жижиг дунд үйлдвэрлэл бизнесийг дэмжих энэ зээлийн санг одоо ил тод нээлттэй болох ёстой. Энд жинхэнэ зорилттой бүлэгт нь энэ санг бий болох хүрэх ёстой. Одоо маш олон сангуудыг эдгээр сайд нарын дэргэд байгуулчаад тэрийг идээд угаа суугаад байгаа. Өнөөдөр яг үндэсний баялагын сангийн тухай хууль гаргаад энэ санг бий болгочоод эндээсээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж хүн амыг сайхан амьдруулна гэж байгаа боловч мөн л яг энэ сангууд түрүүний сангуудын араас орохоор яг гар түмний сан биш, би даасан сан биш. Тэгээд дөрвийн яаман дээр аваачаад хувааж идэх юм сан болсон. Тийм учраас үндэсний баялагын сангийн хуулийг боловсронгуй болгох шаардлага бий. Ер нь цаашдаа яах вэ гэж тийм ээ? Аль болохоор энэ яг манай эдийн засгийг ингээ харахад зөвхөн одоо уул уурхай түшгэлсэн ганцхан эдийн засгийн салбар тэрэн дотроо нүүрсэл ухад зараад гаргаад ингээд нэг төсөө бүрдүүлээд яваад байна. 60 сая тонн нүүрсээр энэ 24 оны төсвийг бүрдүүлнэ. Зарлага нь маш их. Дахиад нөгөө дарга нар эднэ. Энэ сонгуулийн дараа энэ их маш их амлсан мөнгө хаанаасаа яаж олж идэх гээд байгаа юм бэ? Яаж гаргаж энийгээ зохицуулах вэ? Эдийн засаг маш хүнд байдал нөхцөлд очноо. Тийм учраас нэмэн үртэх шингэсэн эдийн засгийн салбаруудыг бий болгох шаардлага байна. Жижиг дунд бизнесээ дэмжиж жинхнээр нь тэр хэрэгтэй тэр зээлийн маш бага хүүтэй хүүг тэр хүмүүсэд зарцуулах шаардлагатай байна. Байгаль орчныг доройтуулж байгаа энэ хар эдийн засгийнхаа хүрэн эдийн засгийн бодлогыг ногоон эдийн засгийн бодлого болгож хэрэгжүүлэхгүй бол тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хизээч Монгол улс хэрэгжүүлж чадахгүй. Дандаа мөнгө эдийн засаг өсөлт гэж ярьсаар хагаад байгаль орчныг доройтуулж байна. Яг энтэйгээд холбоотойгоор нөгөө мал аж ахуй чинь унаад байна. Малчид бэлчээргүй болж байна, уух усгүй болж байна. Та нар уух усгүйгээр эдийн засгийн бодлогыг ямар ч том тоо төсөв тавиад чадахгүй шүү. Улаанбаатар 25 онд уух ус нь дуусж байна. Агаарын бохирдлоо хар, тийм ээ? Түшийг бий болгоно гэд агаарын бохирдлыг бууруулна гэж төсвөөс маш их мөнгө гаргаад энийг бид нар бууруулж чадсангүй. Агаарын бохирдлыг бууруулах зорилттой хэрэгжүүлж чадсангүй.
төсвийн тухайд иргэдийн оролцоотой төсвийг бий болгох хэрэгтэй. Иргэд хяндаг хөндлөнгийн аудит бий болгодог энэ төсвийн тогтолцоог бий болгохгүйгээр энэ шилэн данс чинь цаашаа явхаа айдсын ширэн данс буцаад болоод хуульчихсан байна. Ерөнхийдөө ингээд эдийн засгийн хаалттай хөдөлмөр эрхлэлт чинь ээлгүй зохистой хөдөлмөр эрхлэлтийг бий болгож ижил доктортой хөгжлийг хангана. Эдийн засгийн хурдцыг бий болгох гэж байгаа бол хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг л бий болгож иж энэ бий болоод байгаа нэмэгдээд байгаа гэдэг байгаа эдийн засаг чинь айл гэрт очино хүний орлогыг бодтойгоор дээшлүүлнэ. Тэгхгүйгээр ингээд тархины гоочлт бий болж байна, хүн амын хөдөлмөрийн гоочлт бий болоод байна шүү дээ. Отгонбаатартай би санал нэг байна. Бүгдээрээ уралдаал үнэхээр виз өгдөг бол хаашаа чамаагүй явхад Монголын хөдөлмөрийн насны хүн ам хамгийн гол нь залуучууд маань ийм байгаад бол би үнэхээр харамсаж байна. Энэ бодлогыг бид нар энэ шин сонголтоор өөрчлөн шүү. Шин бодлогоор өөрчлөн шүү. Хуучнаараа бол бид нар өөрчлөж чадахгүй нь тодорхой болсон. Шинэ нэгдсэн эвслээс нэр дэвшигч Баярмад оногдсон 4 минутын хугацаа инхүү туслаа. Одоо харин Монгол Ардын намаас нэр дэвшигч Зульфахаар та энэ дүгнэлтийн, няцаалтын 4 минутын эрхээ эдлэнэ үү? За энэ юм нэр дэвшигчтэй бас санал бодлоо оролдуулж хагаад талхсны илэрхийлье бас сонгуулийн үйл ажиллагаад амжилт хүсье. Мэдээж хэрэг бид бол бодлогын төвшөнд бол улс төрийн намууд бол өрсөлдөх учиртай. Өнөөдөр бол яг бодлогын мэтгэлцээ болж байна гэж ойлгож байгаамаа. Нэгдүгээрт статистик бол манай одоо статистикийн байгууллага бол зохис төвшөнд одоо шалгагдсан байгууллага учраас статистик манайх бол зөв гардаг гэдэг бол онцгой хэлмээр байна. Бид бол энэ дээр бол баталгаатай байгаа. За хоёр дахь зүйл би Баярмаа нэр дэвшигчийн нэг статистиктээр бас энэ залруулга хий. 150 мянган ажлын байр бий болгоно гэдэг энэ амлалтыг 2020 онд одоо өгж ирсэн. Өнгөрсөн 3 жилийн одоо хугацаанд бий болсон ажлын байр бол өөрөө 170 мянга байгаа. 170 мянга гарна шүү. Тэгэхээр зэрэг энэ жилийн хувьд бол 95 мянган ажлын байр шинээр бий болохоор байгаа. Угаасаа эдийн засаг дэлхийн хэрээр тэрний дагаад одоо шинэ салбаруудад ажлын байрууд бий болж байгаа. Энэ бол цаашдаа бий болно. Гэхдээ ажлын байрыг бол мэдээж хэрэг салбар дундын одоо бодлогоор зохицуулж одоо бий болж байгаа гэдгийг бас энэ онцлоо. Саяны одоо ажилгүйдээс гадна ажил хүчний хомсдолтой холбоотой гол асуудлыг би бас энд орсоос зориуд асуугаад байгаа нь энэ бол бидний хувьд бол бас тулгымцсан асуудлуудын нэг гэдгийг бол онцлон хэлж байгаа юм. Эндээ сая одоо манай Автомат нэр дэвшигч маань хэлж байна. Та бүхэн бол энэ хөдөлмөрийн харилцаанд оролцох явцад хөдөлмөрийн одоо эрхэм зөрчигдсөн энэ зүйлээр анхаараагүйс болоод залуучууд ажил хийх сонирхолтой болж байна гэж. Тэгэхээр 2022 оны 7 сарын 2-ны өдөр хөдөлмөрийн тухай шинэ бол батлагдсан. Шинжлэхдээ батлагдсан. Тэгэхээр энэ хууль бол 22 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Тэгэхээр энэ хэрэгжиж байгаа энэ хуулийн дотор одоо би зориуд одоо та бүхэнд хэлж байгаа нь саяны хөдөлмөрийн харилцаануудыг бүрэн зохицуулсан, энтэй уялдсан байдлаар бас энэ дээр хяналт тавих, маргаан шийдвэрлэх бас бүтцүүд ажиллаад эхэлсэн гэдэг хэлье. Тэгэхээр урд нь бол энэ харилцаа бол таны хэлдгээр бол иргэний төвшөнд бол иргэний шүүхтэр ашиг шийдэгдэг байсан бол одоо манай хөдөлмөр халамж үйлчлэгээний газар дээр энэ дээр чиглэсэн одоо хяналтын байцаагч нар байж идэг. Энэ хяналтын байцаагч нарт гомдоо гаргаад энэ асуудал шийдэгдэг ийм хэлбэрийн одоо зохицуулт бий болсон гэдэг хэлье. Энэ бол бидний хувьд бол хөдөлмөрийн харилцааг бол гарцаа байхгүй иргэний эрхийг хангах чиглэлээр бол зохион байгуулж байгаа хэлбэр гэдгийг хэлье. Энийг би зориуд одоо шинэ та бүхэнд хэлье. За үргэлжлүүлэхтэй холбоотойгоор хөтөлбөр зохих төвшөнд бол хөтөлбөрүүд хэрэгжсэн. Өнгөрсөн хугацаанд саяны одоо ажлын байрууд бий болохтой холбоотой ажил олоход төвөгтөө ажилгүй байгаа болон жишээ нь ажил хийхэд бас янз янзын санхүүгийн өндөрлөлтөд иргэдрүүж чиглэсэн хөтөлбөрүүд хэрэгжсэн. Энэ хөтөлбөрүүдийн үр дүн гарч байгаа нь зарим хөтөлбөрүүдийг бол цаашлуул өргөжлүүлэх шаардлагатай гэж бодож байгаа. Ажил олгогчийг дэмжих хөтөлбөр. Энэ бол анх удаа бид бол энэ сүүлийн 2 жил хэрэгжүүлж байгаа хөтөлбөр юм байна. Урд нь бид зөвхөн ажилгүй иргэдийг, ажил хайж байгаа иргэдийг дэмжсэн хөтөлбөр байдаг болсон бол ажил одоо олгогчийг өөрийн дэмжих энэ хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн. Энэ бол санхүүгийн болон бусад одоо шинэ хууль эрх зүйн дэмжлэгүүдээр чиглэсэн сангаар дамжсан одоо дэмжлэгүүд явж байгаа юм. Энэ бол олон улсын төвшөнд бас сайн гэж одоо үнэлэгдсэн хөтөлбөр бид энийг урдсан байдлаар судлаад туршаад ингээ хэрэгжүүлээд үр дүн гарч байгаа учраас энийг цааш нь үргэлжлүүлнэ гэж байгаа юм. Нөгөө төгөр бид цахим шилжилт хийж байна. Цахим шилжилт хийж байгаатай холбоотой хөдөлмөрийн зах зээл дээрх ажлын байрны талаарх, ажил хийж хайж байгаа хүмүүсийн талаарх мэдээллийг олж авах энэ одоо тогтолцоог бол бид шинжилсэн. Энэ шинжилгээний хүрээнд бол e-job гэдэг том үндэсний хэмжээний платформ ажиллаад жил хагасын хугацаа болж байна. Энэ жил хагасын хугацаанд бол энэ платформоор дамжуулаад 45 мянган одоо шинэ одоо ажлын байр бол зуршлсан байна. Энэ бол бас бусад одоо платформтой уялдуулсан байдлаар боловсронгуй болгож байгаа. Зөвхөн энэ бол мэдээллийн системийг сайжруулж байгаа хэлбэр юм байна. Нөгөө төгөр бид бол боловсролын тогтцоон дээр бол бас шинжилүүд хийж байна. Хөдөлмөрийн одоо шинэ зах зээл дээр тухайлбал боловсруулалт үйлдвэрт бидэнд ойрын 10 жилд 62 мянган ажил хүчин хэрэгтэй. Барилгын салбарт бол бүтээн байгуулалтаагаад 60 мянган ажил хүчин хэрэгтэй. Тухайлбал бидэнд бол 25 мянган багш бол 31 он хүрэх хэрэгтэй гэдэг энэ тооцоолууд хийж байна. Энэ тооцоолын дагуу
боловсролын ихтэй сургуулийн политехникийн МИСүүд болон төр сургалтуудыг энэ хөтөлбөрүүдэд уялдуулах бас энэ зорилтыг бид дэвшүүлээд өнгөрсөн 2 жил бол тодорхой үр дүнгууд гарсан. Энэ бол цаашаа үргэлжлэх ёстой гэж бодож байна. Энэ үүднээс би манай одоо хөдөлмөрийн бодлого бол цааш нь үргэлжлэнэ гэдгийг бол энд бас онцон тэмдэглэж байна. Баярлалаа. За. Үнэн ба зөв намаас нэр дэвших Чатганбаатар та Ницаалт болон дүгнэлтээ хэлэх 4 минутын эрх чад эхлэлээ. Сэдвтээ захирах Үнэн ба зөв намын дарга Аюур цааны Чатганбаатар байна. За ардын нам гарах юм бол ахаал гадагшаа нүгөөд байх юм байна. Энэ бодлогыг үргэлжлүүлнэ гэж хэлчих шиг боллоо. За хөдөлмөр эрхлэлтийг шинжилнэ гэдэг энэ сэдвээр би дүгнэлтийн илтгэл тавих гэдэг. Хөдөлмөр эрхлэлтийг шинжилнэ гэвэл шинжилэл хизээж хийхгүй хүмүүсийг солихоос л эхэлнэ. Та нарын төлөө хизээж ажиллах хүмүүсийг солих гэсэн үг. Нэг. Одоо жишээ нь би нэг зүйлийг жишээ татаа хэлье л да. Жишээ нь одоо мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв дээр гүйцэв засварын анги нэмэр байгаа байхгүй. Гүйцэв засварын вьетнамчууд ингээд одоо мөргөлдсөн машина бид нар вьетнамчуудаар янзлуулаад байна. Монгол залуучуудаа зориулсан гүйцэв засварын анги ингээ нээгээд за тэнд нэг 1000 залууг бэлтжээ. Тэр 1000 залуугаан төгсөө гараад ирэхэд нь тэднэрт за нэгэнд нь эднэрийн аваад байдаг 3% хүүтэй зээлийг олгоод за энэ хэсэг чамд газар олгоё. Чи эндээ хамгийн сайн сурсан залуучууд нь эндээ та юугээ хийчихээ гүйцэв засвар нээчихээ. Тэгээ эний чинь ингээд 500 саяараа нөгөө хүн чинь бариад гүйцэв засварынхаа догчуулаад ажиллаа эхлэнгүүд нь одоо тэр баригдсан гүйцэв засварын нь одоо газрыг барьцаанд төр бичээд авчих. Ингээд нөгөө залууд одоо за чи энийгээ сар тэдэн төгрөгөөр төлөөд 20 жилийн дараа энэ гүйцэв засвар чинь чинийхээ гэж хэлвэл тэр хүн чин сэтгэлээсээ зүтгэнэ. Эдний алдаа юу гэж 3% хүүтэй зээл олгоно гэж хэлэнгүүтээ 500 сая төгрөг чи зээл авах гэж байгаа банкн дээр тэр бум 500-ийн барьцаа гаргаж өгөө гэж хэлдэг. Жир ирэх чинь тэр байхгүй. Уг нь гоё байгаас хүмүүсээ сонсоход гэхдээ эднэрт өөрт нь барьцаа байдаг учраас тэрийг өөрсдөө авах гэж байгаа. Бид нарыг боолчлох гэж байгаа. Тэгэхээр бид энэ хөдөлмөрлөлтийг шинжилнэ гэдэг нь шинэ хүнээс сонгох. Жирийн ард түмэнд боломжоо олгодог би бодлогын тухай л ярьж байгаа. Яг энэ бодлогыг бид нэр үгэлж хэлээгүй. Бид үлгэрчилж хийж байгаа. Жишээ нь бид нэр одоо энэ улаан оронгийн эцэстээр гүйцэв засвар ажиллуулж байгаа Адиа гэдэг залууг бид энэ удаагийн сонгуульд бидний намаас нэр дэвшиж байгаа. Яг та хэдийн зовлон ярих хүн дэвшиж байгаас харин би хөдөлмөрлөлтийн шинжилгээг яриад байгаа. Харин миний энэ зогсож байгаа хүн ардын намын жагсаалтын нэлээд дээгүүр орсон байлээ. Ардын намаа дугуулаад байвал ингээд аман ангаахтай статусыг ярьж чаддаг залуучуудыг ийм хүмүүсийг та нар гаргана гэсэн. За. Оронд нь шинжилэл хийе. Хөдөлмөрлөлтийг шинжилье гэвэл шинэ хүмүүсээ сонгох. Тэрнийг энэ үнэн ба зөв нам дээр нэр дэвшүүлсэн юм а гэдэг би шийдлээ хэлээд байгаа. Тэгээ энэ шийдэл дээр би юу яриад байгаа юм бэ гэхээр бидэнд магадгүй бид улсын чинь удирдах олонх болоё. Биднийг дарга болгоод өгөө гэж та нараас гуйгаагүй. Бидэнд юу хийж чадах юм энэ боломж олгоод өгөөч гэж гуйж байна. 30 жил энэ ардын нам арсан намда боломж олголоо шүү дээ. Гуйгаад хийхгүй байгаа улсуудаас ахаад юу гуйх гээд байгаа юм бэ? Одоо болно шүү дээ. Тийм учраас энэ шинжилэл доктортой хурдтай хөгжлийг бий болгоё гэвэл бид нар хийнэ. Эднээс бол юм гарахгүй. Эрх мэдэл дамж явна. Одоо нэр би нэг зүйлийг маш тодорхой хэлж байгаа шүү дээ. Тэ? Сэгэндээ хоргоцсон чон газар дээр нь буудуулд юм а. Синтедээ хоргоцсон энэ авилгач суудал дээр нь гавдуулах цаг ирнэ. Би хөдөлмөр эрхлэлтийн шинжил гэдэг дээрээ ярьж байна. Хөдөлмөр эрхлэлтийг шинжилье гэвэл шинэ хүмүүсийг дэмжих хүмүүсээ. Энэ улсууд бол шинжлэлийн гой бодлогын өгүүлбэр бий чинь. Гэхдээ тэрийг та нарт мартна. Өнөөдөр эдгээр үгийн сангаа өөрчилсөн байгаа. Гэхдээ үгийн сангаа гээгээгүй байгаа. Ажил хийдэггүй сангаа. Дөрмийн үе авах уу? Би танд дөрмийн үе авах. Хоёр хүн зогсоод байна л да. Таны цагийг зогсоогоод. Тэ. Ягаад гэвэл та удаа дараа сануулад байхад хүн рүү дайрч байна. Мэтгэлцээний дэгийг зөрчиж байна. Тийм учраас өмнөх ихний сэдв дээрээс эхлээд одоо жишээлбэл яг энэ сэдвийнхээ дагуу таны хэлэх үзэл баримтлалын ихтгэл болоод түүнийхээ дагуу өрнсөн асуулт хариулт дээр нь та тэр бүхнээ дүгнэх ийм цаг үе. Энд яригдж байгаа зүйлийг би дүгнэж штэ. Энд яригдж байгаа зүйл энэ 30 жилийн дүгнэлтийг чинь би хэлээд байна. Шинэ хүмүүсийг энэ улсууд бол хизээж хийхгүй. Тийм учраас шинэ зөв залуучууд хийнэ гэдэг би дүгнэлт хэлээд байна штэ. Би ойлгомжгүй яриад байгаа юм уу? Айлсууд ойлгохыг хүсэхгүй нэг хүн дээрээс таны чихэн шивнээд байгаа юм уу? За одоо цаг явж байна таны.
Тэгээ одоо ингээ миний минутыг яриаг байхад ихлүүлсэн байгаа байхгүй. Та өөрөө бас Ямар ч мэтгэлцээний дэгийг удаадараа. хүчин дэмжээрээ энэ бүх юмыг аппаратаар ардын нам ингээ удирдах байгаа юм байна. За, Тэгэхдээ засаа. бид хүчтэй сөрөг хүчин байх болно гэдэг. Микрофоныг хай. За дараагийн өнөрөө шилжье. Дөрөвдүгээр эндэр дээр зогсож байгаа Монгол консерватив намаас нэр дэвшигч Бат Жаргал та Няцаалт дүгнэлтийнхээ 4 минутыг одоо авч танилцуулна уу? За төсөв төлөвлөлт болон хөдөлмөр эрхлэлтийн шинжилэл гэсэн сэдвийн хүрээнд Няцаалт дүгнэлтийг дараах байдлаар хэлье. Ерөнхийдөө Монгол улс иргэдээсээ хурааж авдаг татвараар төсөв төлөвлөлт одоо цуглуулна, татварын орлого гэдэг нэг ийм энгийн 4-р ангийн хүүхдийн одоо дэлхийд дээр ийм улс байхгүй болсон баха. Ерөөсөө бүх улсууд хоорондоо бие биенийхээ кармантахыг авах өрсөлдөөнд аль хэдийн ороод бараг 60 жил болчихж. Энэ дээр 1958 онд BYD гэж компани байгаа. Одоо Хятадын анхны машин үйлдвэрлэгч нарын нэг. Өдгөө 4 жилийн дараа энэ чинь 50 нас нь хүрэх гэжээдэг. Гэтэл энэ онд 24 онд, 23 онд дэлхийн хамгийн их хэмжээгээр нь цахилгаан машиныг үйлдвэрлээд Toyota одоо Benz одоо юу гэдэг дэлхийн томчуудыг ардаа гівгэнт одоо 2 жилийн дотор хаялаа шүү дээ. Өөрөөр хэлбэл тэд нар асар ихээр хүнээ хөгжүүлж чадж байна. Энэний цаана хөдөлмөр эрхлэлтийн шинжилэл гэдгийг тэд нар эртнээс бодлоготой бэлдэж чадж байна. Тэгэхээр яг бодлоготой бэлдэж чадахгүй байгааг бол нэгэнт хийж чадахгүй байгаа хүнийг солих ёстой гэдэг бол зөв өө. Дээр нь ерөөсөө 4 жил тутамд Монголын ард түмэнд тархиа зовоодгоо одоо болох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл кодыг хүртэл яг үндсэн кодыг гадна талд нь татаад жижиг кодуудыг дотор нь оруулаад үндсэн код бол давуу эрхтэй ажилладаг. Яг тэрнтэй адилаар ерөөсөө Монголын ард түмэн давуу эрхтэй тэр эзэн эрхээ буюу төрийн эрхэн дотор Монгол улс 100 жил тодорхойлсон төрийн эрх гэдэг дотор байгаа. Хууль тогтоох дээд эрх дотор хууль санаачлах, цуцлах, батлах, бичих гэсэн 4 эрхийн тэр 2 эрхээ өөрсдөө авах хэрэгтэй. Парламенттайгаа тэнцвүүлэх хэрэгтэй байна. Ингэх юм бол 4 жил тутамд үнэн худлаа юм ярьдаг, 4 жил тутамд нэг нь хоролдог, нэг хүн 4 жилд авардаг, дараачийн 4 жилд нэг хүн хоролдог, төсвөө идчихдэг, уучдаг, шинжилэл явуулдаггүй, ард иргэдээ гадагш нь нүүлгээ явуулцдаг. За ингээд програм хангамжийн инженерүүд гадагшаа маш олон тоогоороо гадаад улс руу явж байна. Энэ хүмүүс юу болж байгаа гэхээр мэдээж цалингийн төлөө явж байна. Эргээд 20 жил амьдарсны дараа эх орноо санаад энэ хүмүүс эх орондоо ирэх хэрэгтэй болдог. Эргээд ирэхэд гэр орноо зараа явцсан байдаг. Машин тэргээ зараа явцсан байдаг. Нийгмийн ямар ч хамгаалалгүй болцсон байдаг. Бие нь одоо хөгшөрцөн байдаг. Үр хүүхдүүд нь томорцсон байдаг. Хүүхдүүдийн хилэн өөр болцсон байдаг. Энэ чинь энэ улс алга болох маш аюултай. Энэ сэдв болгоны цаана энэ бодлого гэдэг зүйлийг хийж чадахгүй хүмүүс ажиллаад байна. За тэгээд дээр нь нэмж хэлэхэд ямар нэгэн нам бодлого тодорхойлдог гэдэг ойлголтыг ч одоо солих цаг болсон. Нэг намд 30 мянган хүн байгаад 30 мянгуулаа бодлого тодорхойлоод байгаа юм бол зөрүүлээд 3 сая хүн өөрсдөө бодлого тодорхойлагч бол тэр эрхээ ав. Ингэх юм бол 3 сая 30 мянга хоёрын хооронд маш том ялгаа гарна. Өөрөөр хэлбэл тэр одоо инженер бол мэдрэгч нь ихссэн робот ямар нарийн хөдөлгөөнийг хийж чадах уу? Мэдрэгч цөөхөнтэй одоо анхан шатны 1-р генерашны 1-р үеийн робот механизм ямар хөдөлгөөн хийдэг вүлээ? Тийм асуудал үүснэ. Тийм учраас бид нар маш энгийн тоон дээр маш олон сая хүнийг амьдралаар нь тоглож байна, өдөр тутамд зовоож байна. Ийм асуудал болж байна. Дээр нь эцсийн нэг үгийг хэлэхэд сонгуул болохоор ахмад настнуудыг дээлөө өмсөж жагаад одон медаль зүүж жагаад очиод ингээд сонгуул хийчихдэг шүүгээд хүмүүс хилээд байхыг би их сонслоо. Гэтэл статистик дээр монголчууд ерөөсөө өндөр насалтгүй юм байлээ. Ахмад настай хүмүүс нь 25% байдаг. 25%-аа очиод тухайн одоо буруу бодлого тодорхойлоод 100 жилээр нь ингээд ард түмнээ зовоогоод ингээд хамгийн аюултай бодлого хэрэгжүүлээд байдаг хүмүүсийг сонгоод байдаг гэж би бодохгүй байна. Тийм учраас одоо залуу үеийнхэн бүгдээрээ нийлээд ухамсартайгаар сонголтоо сайн бодож байгаа тиймэр байна. За баярлалаа. За ийхүү доктортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлт хөдөлмөр эрхлэлтийн шинжилэл гэсэн сэдвийн дагуу өрнсөн мэтгэлцээний 2 дугаар хэсэг өндөрлж байна. Тэгэхээр өнөөдөр нийт мэтгэлцээний энэ хугацааны турш яригдсан 2 сэдв бол эхнийх нь газар тариалангийн үйлдвэрлэл үнийн бодлого, за дөнгөж саяхан доктортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлт хөдөлмөр эрхлэлтийн шинжилэл сэдвүүд байлаа. За ингээд Улсын хурлын сонгуулийн 12 дугаар тойрогт шинэ нэгдсэн эслээс нэр дэвшигч Баярмаа, Улсын хурлын сонгуульд нэр дэвшигч Монгол Ардын намаас нэр дэвшигч Зүлфахаар,
За улсын хурлын сонгуулийн 1-р тойрогт Үнэн Базуу намаас нэр дэвшигч Отгонбаатар, Монгол консерватив намаас улсын хурлын сонгуулийн 12-р тойрогт нэр дэвшигч Батжаргал нар мэтгэлцээнд оролцлоо. Та бүхэндээ баярлалаа. Сонсогч үзэгчдээ Монголын үндэсний олон нийтийн радио телевиз улсын хурлын 2024 оны ээжид сонгуульд нэр дэвшиж буй нам эвсэл Бийда нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр үзэл баримтлал байр суурь дээр төшөөлсөн улс төрийн мэтгэлцээнийг энэхүү хүргэлээ. Энэ бол 4 удаагийн мэтгэлцээ байлаа. Тэгэхээр сонсогч таны, сонгогч таны сонголт мэргэн байх мөн үнэн зөв мэдээллийг нэр дэвшигчдийн өөрсдийн амнаас мөрийн хөтөлбөрөөс нь дамжуулан авсан гэдэгт итгэлтэй байна. За ингээд дараагийн мэтгэлцээ 14 цагаас ардчилсан нам, ард түмний хүч нам, Монголын хүний төлөө нам, ард түмний олонхын засаглал нам, эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын мэтгэлцэгчид оролцох нэ. Нэр дэвшигчид ирэх нь байна. Тэгэхээр сэдвийн хувьд бол Монгол улсын хөлийн чандад буй иргэдийн эрх ашигыг хамгаалах бодлого, ажлын байр, орон нутгийн хөгжлийн шийдэл гэсэн ийм 2 сэдвээр 14 цагаас мэтгэлцээнд танд хүрнэ. Анхаарал тавьсан баярлалаа. Монгол улсын сонгуулийн ерөнхий хороо үзүүлж байна. Сонгуулийн тогтолцоо. Монгол улсын их хурлын 2024 оны ээлжид сонгуулийг мажоритар болон пропорционал тогтолцоог хослуулж явуулахар болсон. Монгол улсын их хурлын сонгуулийн тойрог нь 5 бүсэд хамаарах бөгөөд орон нутагт 7, Улаанбаатарт 6, нийт 13 тойрог байхаар тусгасан байна. Өөрөөр хэлбэл сонгогч улсын хурлын 126 гишүүний 78-ыг мажоритар буюу олныг төлөөлөх аргаар сонгоно. Мажоритар буюу олныг төлөөлөх тогтолцооны хувьд тухайн тойрогт ноогдох мандатын тооноос шалтгаалж сонгогч сонголтоо хийнэ. Жишээ нь говь